За сайн байцгаана уу? Өнөөдрийн хичээлээ эхлэе. Хүн байгаа мó буйна. Буй. Буйна. Хүүхдтэй л энэ да. За. Би сая Өчигдөр хүн хүн байсан юм уу? Хүн мэд. Өчигдөр харин хэд байсан юм бэ? За эхлэе шүү. Одоо орж ирсэн хүмүүсийн яал бүлэг гэдэлтэй ш. Юу одоо өнөөдөр чинь нөгөө соронзон байгаа штэ. Соронзонгийн бүлэг байгаа. Тэгээд юунаас цахилгаанаас нэг ганц хоёр бодлоо үлдсэн нөгөө 3 дахь хэсэг ч одоо амжаагүй. Тэрийг би сүүл дээр төгсөлд нь бодож өгнө. За ингээд соронзон орон. За соронзон орон гэдэг маань ямар ерөн зур цалхай орны сэлгаатын юу гэхээр гүйдэлтэй дамжуулагчийн иргэн тойр үүсэж байгаа оронгууд бид нар соронзон орон гэж хэлдэг. За тэгээ гүйдэлтэй дамжуулагчийн үүсгэж байгаа соронзон орныг яаж олдог вэ, тодорхойлдог вэ гэхээр биосаварын хуулиар олдог. За энэ биосаварын хууль нь болохоор за 11-р ангийн хавцаач илүү үздэг юм шиг байлаа. За ийм хууль байдаг. За дифференциалаар ичгүй. За ийм шулуун дамжуулагчид энэ юм бэ. За яг эндээс идсэн юм уу? Юу нэ? Юу нэ бойно? Би юм хэлээгүй байна. Юу тийм үү. За ингээд ийм гүйдэлтэй ийм нэг шулуун дамжуулагч. За шулуун дамжуулагчаар гүйдэл гүйж гэж бодвол за гүйдлийн чигийг би доороос нь дээшээ ийм гүйдэл гүйж байгаа. За тэгвэл дурын цэгт одоо баруун талын зүүн талын найдалтан ч гэж болно ш дээр нь доор нь. За тэгвэл баруун гар талд нь яг энэ цэг дээр. За энэ цэгээ би гэхгүй өөр үсгэж тэмдэглэхгүй худлаарч. За огч П гэсэн ч яах. За. За О цэгт үүсгэж байгаа. Соронзон орны олё гэсэн ийм одоо бодлогоодыг болохоор бид нар биосаварын хуулиар ашиглаж боддог. За биосаварын хууль нь яг энэ тохиолдолд ямар ах вэ гэхээр В тэнцүү соронзон орны чи вегер соронзон орны индукцийг вегер тэмдэглэдэг шүү дээ. Соронзон орны индукц энэ бол вектор хэмжигдэх үү? Соронзон орны индукцийн вектор. Индукцийн вектор. За ингээд энэ томьёо ямар томьёо явах вэ гэхээр μ нойлыг үржих. За I за гүтлөөч хуваах нь 4p. За энэ гүйдлээ дамжуулагчаас энэ цэг хүртэлх зайгаа А гэж. Тэгвэл хуваах нь А үржих нь косинус. За альфа 1 хасах нь косинус альфа 2. За ийм байдаг. За альфа 1 нь болохоор юу гэхээр нөгөө дамжуулагчийнхаа эхлийн цэгээс нь О цэг хүртлээр холбоо дотор тэтийн цэг нь альфа 1. За дамжуулагчигээ төгсгөлөг гэж үзвэл төгсгөлийн цэгээс бас О цэг хүртэл холбоод гадна талын үндсэн шүү. Энэ альфа 2. Ийм үнцгүүдийг альфа 1 2 гэдэг. Ингээд дурын одоо гэдэг нөгөө шулуун дамжуулагч, чулуун хэлбэртэй дамжуулагчийн бол соронзон орн ингээ олчноо гэсэн үг. За одоо манай бодлого болохоор юу байгаа? Цаграх хэлбэртэй дамжуулагч байгаа. За цаграх хэлбэртэй дамжуулагчийн хувьд за би энд бичиж энд. За энэ дамжуулагчийн хувьд болохоор энэ цаграх. За энэ дугуй шүү дээ. Ерөнхийдөө дугуй ном хэлбэрийн энд их яг О цэг дээр соронзон орныг бид нар яаж олох вэ гэхээр за гүйдэл ингээ гүйж байгаа. О цэг дээр соронзон орныг олдог томьёо нь болохоор B0 B тэнцүү μ0-ыг үржих нь I. За гүйдэл. За энэ μ0 болохоор соронзон тогтмол шүү. За иймэрхүү тогтмол юунуудыг нөгөө ээш дээр ерөнхийдөө материал дээр өгсөн байдаг учраас та санаа зовлтгоо. Энийг бол ингээ өгсөн байдаг соронзон тогтмол 10-аас 7 зэрэгтэйг генрих бахан метр. Соронзон тогтмол. Эпсилон ч нөгөө цахилгаан тогтмол шүү дээ тий. Тэрнтэй ижлэхэн соронзон тогтмолыг бол μ0 гэж тэмдэг. За тэгээд дугуй гүйдлийн соронзон орн болохоор ингээд 4pr гэд энэ ч нэг p гэд үнцгөр үржигдэнэ. Ингээд. За энэ үнцгийг болохоор ингэ чинь одоо жишээ нь бид нар дугуй гүйдэл бичих юм бол бүтэн ингээд тойрно гэх юм бол ерөнхийдөө нөгөө бүтэн тойрж байгаа үнцэг чи яг үгүй 360 градус үйл арденараа бол 2p штэ. Тэгэхээр яг ийм дугуй цаграны хувьд болохоор p-ийн оронд хэдий тавьчих юм. 2p тавьчихна. Тэгэхээр μ0-ыг үржих нь I.
Тэгээ 2p. Одоо яг энэ томьёог бид нар хувиргаад сурчуулах зүгээр гэсэн үг. Үрчиг нь 4p-r. За ингээ 2p нь юу 4p-тэй барагдаа энд 2 үлдэн. Тэгэхээр дугуйгүйдлийн төв төгс орон зай юу гэхээр μ0-ыг үрчиг нь i, хуваах нь 2r. За r нь болохоор энэ цаграг буюу эннийх нь радиус нь шүү дээ өөрийнх нь. За ийм. За тэгэхээр эхний бодлогыг яаж бодох нь? Одоо шууд томьёогоо ичж шүү дээ. Аль томьёо юу? Энэ томьёог шууд бичиж. За гүйдэл нь хэд вэ? 2 ампер байна. Радиус нь хэд вэ? 1 метр байна. За тэгээд яагаад тахаар бодоод надад хариуг нь бас хэлээ зүгээр шүү. За энийг ярьлагч. Энэ нөгөө компьютер маань хөндлөн боддог гэсэн чи босоогоор олчоо тэрийг хөндлөн болгож чадсан. Яа эргүүлээ хийсэн маань энэ компьютер. За энэ байна. За шууд орлуулаа явчих байгаа зү. Чи нэг ганц нэг дугаарчсан хүүхдүүд байсан чи өнөөдөр байхгүй. За болохгүй буйна. Хин хоёр оролцсон шүү хичээлд. За ингээд тавих гээр гарваа нөгөө нь бүрж юугаа үрчих гээд. Хилцээ унтраачих гээд энэ чи ямар ч. Ингээд нөгөө яаж хөндлөн ба. Ирүүлээ ич. Энийг ирүүлчих тийм үү? Энэ чи шин. Энд жоохон цогцолчлаа. Нэг нь хичиж. Хөдлөө биш юм. За суучихгаараа бай. За энэ. За таминд орлуулаа өвччээ. Б тэнцөө орон зай орон μ0 үрчиг нь i, хуваах нь 2r тий. Дугуйгүйдлийн төвдөх нь. За түрүү бид нэр доор энэ оллоо шүү дээ. За ингээ олцохоор юу байна гэхээр 4p-гээ орлуулж чинь 10-7 зэрэгтэй орлуулад i дээр хэдэ 2 ампераа тавиад хуваах нь 2-ыг үрчиг 1 м. За 2-2-тай хуваагдчихна. За тэгээд эн чин генерийг хуваах нь метр байгаа. Тэгээд метр чин доошоо гараад үрчиг чинь тэгэхээр нэгж нь ерөнхийдөө Тесла гэсэн нэгжил гарах хэрэгтэй доо. За тэгэхээр хэд гарч байна? Энэ ерөнхийдөө хариун дээр бол 4p гүрч нь 10-7 гэж гарсан баг. Тэгээд хариун Тесла. За энэ шүү. Энэ ингэж уншдаг. Нөгөө пицгийн энэ нөгөө юу нэгжүүт чинь дандаа хүний нэрээр нэрлэгдсэн учраас бид эхний үсгээ дандаа томоор л явдаг шүү дээ, Тесла. За ингээ эхнийх нь 4p гүрч нь 10-7 зэрэг Тесла гарлаа. 2 ампер нь доотлогоо 2-той хураагдлаад 1 байгаад за шууд ингээ гарч юм шүү дээ. За дараагийнхан томьёо бодлого. За тэгээд дээрэс нь яг үгээр соронзон орны бид нар энэ бодлогон дээр болохоор энэ Виосавар Лапласын үйлийг ашигладаг. Дараагийн нэг юм нь болохоор соронзон орн дотор хэрвээ гүйдэлтэй одоо дамжуулагч хөдөлж ийн эсвэл соронзон орны зүгээс соронзон орн дотор бөөм хөдөлж явах юм бол гээд хоёр янзын хүч байгаа. За энэ нь болохоор за өгдлийг харъя. 5 ампер гүйдэлгүйж байгаа 4 м урттай дамжуулагч 0.5 Тесла-ийн төгстэй нэгэн төрлийн соронзон оронд байрлаа ингээд. За тэгэхээр энэ бол соронзон орн дотор дамжуулагч хөдөлж байгаа гэсэн үг. Тэгэхээр соронзон орн дотор дамжуулагч байрлаж байгаа тохиолдолд соронзон орны зүгээс үйлчдэг хүч нь хэний хүч вэ гэхээр ампер хүч байдаг. Ампер хүч. За тэгэхээр ампер хүчний томьёог хүчнэ. F ампер тэнцүү I үрчиг нь L үрчиг нь B. За хоорондох өнцгийн синус. Нэг вектор үржүүлчин синус л гэдэг шүү дээ. Тэ хоорондох өнцг нь. За энэ болохоор гүйдлийн хүч нь байна. Дамжуулагчаар гүйж байгаа гүйдлийн хүч. L нь болохоор дамжуулагчийн урт нь байна. V нь соронзон орн байна. За тэгээд энэ синус альфа бол ерөнхийдөө нөгөө гүйдлийн чиг гэж ярьдаг. Дамжуулагчийн гүйдлийн чиг гэдэг маань юу гэхээр одоо дамжуулагчаар бид нар ингээд гүйдэлгүйж яах гэх юм бол энд нэг жижигхэн хэсэг таслаад авчихна. Тэгээд энэ жижигхэн хэсгийг тасалж авсан хэмжээг D хэлэх юм бол D хэлийг аяар үржүүлвэл гүйдлийн чиглэл авахгүй. Тэгэхээр энэ гүйдлийн чиглэлд үүсгэж байгаа гүйдлийн чиглэл соронзон хоёрын хооронд үүсгэж байгаа өнцөг бол синус гэсэн үг. Альфа гэсэн үг. Тэгэхээр хоорондох өнцгийн синус альфа. За ингээ орлуулж ампер хүч.
За тэгээд ампрын хүч маань яг үгээр нөгөө 10 жилийн бодлогонууд юу номнууд дээр болохоор бид нар ампрын хүчний чиглэлийг олохдоо 100 гарын дүрмээр олно гэсэн юм байдаг шүү. Тэгэхээр бид нар зөвхөн яг 2 вектор үржүр гэдгээрээ 2 нөгөө нэг 2 векторын вектор үржүр гэдгээр олдсон ч болно эсвэл бүр 100 гарын дүрмийн 100 гараа барьж байгаа тэр нөгөө хүчний чиглэл хаашаа байна гэдгийг олдсон ч болно гэсэн үг. За энд болохоор юуны соронзон орон болохоор гарын алга руу 100 гарын гарын алга руу соронзон орны хүчний шугам орж явах хэвээр. За тэгээд тэнээд гисэн 4 уруу байхаа үгээр нэг гүйдэлтэд дамжуулагчийн гүйдлийн чигийг зааж явах хэвээр. Тэгвэл эрхэн урууны чиглэл байх хэвээр. Ампер хүчний чиглэлийг заана гэдэг энэ баруун талд нэ штэ энэ зүүн талынх нь дээдлийн болонд тийм бааз. За яг энэ юугаар гараа барьж агаад ампер хүчний чиглэлийг олж болно. Зарим оны юун дээр болохоор яг ийм хүчний чиглэлийг ол гэсэн юунууд байдгийн шүү. Бас нөгөө ийм даалгавар ажлууд. За үржигч F ампер хүч гэдэг маань 5 ампер үржих нь 4 метр урттай соронзон орн 0.5 тесла синус 30 градус ч хэдүүлээ 2-1 баха. За шууд орлуулчих. За ингээд энд хураагдаад энд 2 ирнэ. 10 2-ыг 0.5 үржүүлэхээр чи 1 5 ньютон юм уу? Тэ? За зөв хараарай хүмүүсээ. 2-ыг 0.5 үржүүлэхээр чи 1 5 ньютон. За ингээ ампер хүчний хэмжээ бол 5 ньютон гарлаа. За энэ нэг юм чи одоо яаж доошлуулах вэ? Хинэ. Энийг. За юу гэж байгаа дээш төч болох юм шиг. За дараагийнх нь. Гүйдэлтэй шулуун дамжуулагч хийж байгаа. За гүйдэлтэй шулуун дамжуулагчаас А зайд орших О цэгт үүсгэх соронзон орны биндүүцийг V1. За 2А зайд орших нь V2 гэх юм бол энэ хоёрын хоорондын харьцааг ол гэсэн юм бодлого байна. За нөгөө гүйдэлтэй шулуун дамжуулагчаас А зайд орших соронзон орны индукц векторыг яаж олдог вэ гэхээр энэ юу юм бэ штэ. Нөгөө жоохон урт юм байна да. Энэ гүйдэлтэй шулуун урт дамжуулагч хэлэх юм байна да. Тэгжээж над бодлогож явахгүй энэ урт дамжуулагч. Тэгэхээр нөгөө түрүүний бидний бичсэн тамаа би дахиад бичье. Та одоо санаж байгаа бол мөн ойлыг үрчгнэ. Хуваах нь юу байлаа? 2 2R. 2R лөө. Аха. Үнэ. За ич. 4PR тий? Үрчин косинус альфа-1 ерөн зүгээр энэ штэ шулуун урт дамжуулагчийн хувьд энэ багхгүй. Тэгэхээр эхнийх нь B1 нь энийг А. За тэгээд энэ нөгөө шулуун урт гिचгүй бол ерөнхийдөө яг үгээр нөгөө өнцгүүдийг олоход бид нарт боломжгүй болоод байгаа байхгүй. Тэгэхээр гүйдэлтэй шулуун урт дамжуулагчаас А цэгт үүсгэх О цэгт үүсэх соронзон орны индукцийн векторыг гэж хэлэхгүй болохгүй. Тэгэхээр шулуун урт гэхээр ингэ чинь энэ бол нэлээд урт. Бүр нэлээд урт дамжуулагч. Тэгэхээр ингэ чинь энэ зайг одоо энийг А гэж үзээд энэ зайг нэлээд урт гэж энэ дамжуулагчаа нэлээд урт гэх юм бол энэ дотор талын өнцөг чи айгүй бага өнцөг байхгүй энэ альфа нэг чинь. Тэгэхээр бага өнцгөөр энийг ойролцоогоор хэдий тэг градус гэж үзээд юуных нь энэ дамжуулагч нэлээд урт гэх юм бол ингээ үзчих юм бол энэ гадна талын өнцөг нь юу юм? Бараг альфа 2 чинь бараг 180 градус гэж үзчих. Нэлээд урт дамжуулагч байна. Тэгээ ингээ үзчихэнгүүт эн чинь яг үгээр нэлээд тийм нэг урт буй төгсвөлгүй дамжуулагч төгсвөлгүй урт дамжуулагчийн соронзон орон гарна. Тэгээд 4P А одоо энэ дээр альфа 1-ийн оронд косинус тэг градус орлуулчихна. Альфа 2-ын оронд косинус 180 чи хасах штэ. Косинус 180. За ингээ орлуулчихгоот энд юу болох вэ гэхээр мю 0-ыг үржигнэ. Хуваах нь 4P А үржих нь косинус 1-ээс хасах нь гэхээр 2 гэсэн үг. За ингээ 2 нь энэтэй хураагдаад мю 0-ыг үржих нь I хуваах нь 2P A. За энэ том ёо. За урт дамжуулагчид одоо энийг бүр нөгөө бодлого нь юм өндөр төгсгөлгүй урт гэж хэлчихдэг. Нилийн урт ер нь нилийн урт шүү. Тэгэхээр энийг бодлогоны одоо юм наривч юм дээр болохоор төгсгөлгүй урт дамжуулагч ингэ хэлчих болно гэсэн үг. За тэгвэл одоо бичиж шээ. Одоо яаж бичих юм байгаа? За хэлээрэй. За B1-ийг хуваах нь B2. 2-ыг хуваах нь юм бэ. За шууд хэлээ. B2-ыг хуваах нь B1. За B2 дээр үжичих. Гүйдэл нь адилхан. Соронзон тогтмол бол өөрчлөгдөхгүй. 2PA нөгөөтгөн дээрээ.
Мөн ойлыг үрчгэн I. 2p зайн хэдэн А юм? 2A үстэй. 2A. Ингээд бичиж. За ингээд хураах юмнуудаа хураагаад доотлолт нь 4p-гээ 4p-тэй хураагаад А-гийн А-тай хураангууд юу вэ? 2 гарч байгаа зү. Энэ доотлын 2 чинь дээшээ гараад гарчиж байгаа гэсэн. Ингээд юуны 2А зайд байсан соронзон орны индукцийн вектор хэд дахин хийх вэ? 2 дахин хийх гэсэн үг. За энэ чинь зайнасаа өгнө. Ерөн зөв зайн 2 дахин их болчих юм чи соронзон орны индукцийн вектор 2 дахин их болно шүү дээ. Биш 2 дахин бага болох хэрэгтэй. Энэ хоёрын харьцаа чи яач вэ? Чи хараад хараа. Энэ чинь бүр дээшээ гарахгүй юм уу? Яаж гарах юм? Урагдахаар дээшээ гараа 2 бол тэнцүү байрна хүмүүсээ. Тэгэхээр 2А нөгөө B2 дээр 2А. Тэр 2А наа бол. 2А нөгөө тийм байж тээ. Тийм ээ. 2 дахин багасгах хэрэгтэй гэж хараад гэсэн чинь. Энийг нөгөө тавихтаа юугаа буруулж яг зөв. Окей. Яг энэ хоёрыг сольж тээ энэ яг. Тэгэхээр нөгөө зай чинь нөгөө соронзон орны индукцийн вектортой уруу хамарж байгаа байхгүй. Тэгэхээр бид нэр зайгаа 2 дахин хэсгчээр соронзон орны индукс 2 дахин буурж гарах хэрэгтэй байхгүй. Гэн тий би гайхаад ямарсан. Гэсэн чи би энэ дээр нөгөө юугаа солиочих. Энд 2А яг зөв. Аим байна. Энд А. Инкэридэ 2-ны 1 байгаа зү. Тэ? Тэгэхээр B1 тэнцүү 2-ыг үрчгэн B2. Тэгэхээр нөгөө зай 2 дахин уртсгаар соронзон орны индукцийн вектор 2 дахин яах вэ? Багасна гэсэн. Зай нь 2 дахин ихсчихэд соронзон орн бүр басаад явчихна. Яг гэвэл зайнаас өөрөө уруу хамарж байгаа учраас. Энэ зай гэдэг нь нөгөө энэ биш А нь биш эндээс ийм уруу хамарж байгаа учраас гэсэн. За энэ нэг 19 оны үед 20 оны бидний нөгөө өмнөх яг нөгөө 7 хоногийн 4 өдөр орж исэн ажиллаж исэн материалын нөгөө соронзонгийнх нь ойлголт нь шүү. Тэр нь шүү. Тэр явж байгаа шүү. За ингээд. За дараа нь 37 энэ 2019 20 он л байгаах гэж бодож байна. За ОЦ-ийг төвтэй KLM гэсэн юм 3 дугуй дамжуулагч байгаа юм байна. За ингээд дамжуулагч бүрээр гүйдлийн хүч болон ариадас векторууд нь өгөгдөж энэ зурган дээр л өгөгдсөн юм шиг байна. Зурган зал жаа хэцүү зураг юм байна. ОЦ-ийг дүүсгэх соронзон орны индукцийг олгоно. За ингэж байна. Хамгийн дотор талынх нь юу нь болохоор цагираг болохоор M юм байна. M гэсэн дугаартай юм. Тэрнийх нь дараагийнх нь L, дараагийнх нь K. Тэгэхээр M-ийнх нь юу н ариадас нь нэг л R юм шиг байна да. Хамгийн дотор талын L цагиргын ариадас бол нэг л R. M л юм шиг байна. Нэг R. Энэ L цагираг. Дараагийнх нь энэ 2R. Дараагийнх нь цагираг ерөнхийдөө хэдийн 3R. Ийм л юм байна. Тэгээ энэ дээр ОЦ-ыг энэ цагиргаа M гэдэг биш ээ. Хамгийн дотор талын цагираг чинь M юм шиг байна шүү дээ. Нэг бас доогуур. За. Яц. Хамгийн дотор талын цагираг чи M, дараагийнх нь L, дараагийнх нь K юм байна. За ингээд юу бүрээр гүйдлийн хүч нь өгсөн. Гүйдлийн хүчүүд нь бас юу юм бэ штэ. Ингээд ийшээгээ чигтэй юм байна. Чиг нь ингээд. Мөн үү? За надад харагдахгүй шүү. Гүйдэл нь эхнийх нь 1A, дараагийнх нь 2A, дараагийнх нь 3A юм байна. Ерөн зөв дараад нь ингээд өгөгдсөн юм байна. 1 2A, R 3R, I 2I, 3I. За ингээд өгөгдсөн юм биш. За соронзон орны индукцийн векторыг тусдас олох юм байна. Ер нь гурвал ингээд олох юм байна. За тэгэхээр ямар юм? Дугуй гүйдлийн төвдгөн түрүү юу хэллээ? Мөн ойлыг үрчгэн I, хуваах нь 2R лөө, тий? За эхнийх нь одоо ингэж 1 гэж тавьчих хамгийн эхнийх нь. За эсвэл шууд M-ээр нь тавьчих. M гэсэн цагирганы хувьд хэдийн I, R. За дараагийнх нь ямар цагирга юм? L. Юу тавих юм? Мөн ойлыг үрчгэн 2I, хуваах нь 2, үрчгэн хэдэн R юм? 2R. 2R. Энэ.
Дараагийнх нь К цагирганых нь М ойлыг үрчгэн А-ийн хуваах нь 2-ыг үрчгэн хэдэн R юм? Энэ 3 А шүү тий бас энэ 3 R. За. За тэгэхээр ингээд яах юм? Энэ нөгөө 2-2-той хураагдчих юм байна. Энд нөгөө 3-3-той хураагдчих юм байна. Тэгэхээр хуулийн өчүүд нь ерөн зүгээр соронзон орны индукцийн вектор чинь дугуй гүйдлийн төвдөх соронзон орны индукцийн вектор эсвэл шулуун гүйдлийн соронзон орны индукцийн вектор чинь гүйдэлтэйгээ шууд хамааралтай, зайтайгаа уран хамааралтай ш. Тэгэхээр гүйдлийн бид нар 2 дахин xгээ зайг нь 2 дахин x буур xгчих юм бол соронзон орны индукцийн вектор нөгөө дараагийнх нь m l k гэсэн юмнууд чинь ерөнхийдөө хувирахгүй биш үү? Цэг болгон дээр ижилхэн болчих юм. Нөгөө зайг нь 2 дахин өгсөн мөртлөө гүйдлийг 2 дахин нэмэгдүүлчихээр соронзон орны индукц яг M гэсэн цагирганыхтай L нь ижилхэн, K нь ижилхэн. Тэг бүгдээр ижилхэн гарчлаа шүү. Тийм бооз. Зөө. За. Болж гэнэ үү? Болж. За. За дараагийнх нь ийм бодлого байгаа. Энэ болохоор нөгөө соронзон орны индукц соронзон орны урсгал гэж юу вэ гэ? За би урсгалын томыг юу ч гэсэн нэлээд жоохон тайлбарлаад байгаа. Соронзон орны урсгал гэдэг маань бид нар дашаагаа тулсан P гэж ярьдаг ш. Дашаагаа тулсан B-гээр энд. За би энэ S дээр нь вектор тавилаа шүү. Зарим одоо юу гэдэг нөгөө юундууд дээр ингэж хичүүлэх хятаан байдаг. За бичиглэлийн үед. Ингээд соронзон орн S бол нөгөө талбай учраас талбай гадаргын нэгж вектор байхгүй. Яг зөв биднээс одоо 10 жилийн сургуульчин дээр ингэж бичсэн байдаг. Ерөн зүгээр талбайн нэгж вектор байхгүй. Уг нь ингэж хичүүлэх зүгээр тий. Энэ соронзон орны индукцийн вектор сармай талбай нөгөө гадарга вектор хоёрын хоорондын скалер үрж байгаа байхгүй. Тэгэхээр соронзон орны индукцийн вектор бол бишээ соронзон урсгал бол скалер хэмжигдэх. Нэгдүгээрт нь энэ скалер хэмжигдэх. Тэгэхээр бид нар вектор бол тавих хоорондох үнцгийн скалер гэсэн үг. Тэгэхээр одоо энийг задлаа өччихвэл юу үжчих юм? Скалер хэмжигдэх үнэхээр B-г үрчгнээс хоорондох үнцгийн косинус альфа. Тэгэхээр косинус альфа гэдэг маань яг үгээр соронзон орны индукцийн одоо шугам байна. Тэр шугам тухайн соронзон орны индукц ямар талбайг нэвтэрж байгаа нь тэр нэвтэрж байгаа талбай гадаргын нэгж вектортой үүсгэж байгаа үнцэг тэр хоёроо үнцгийн хоорондох косинусаар үржүүлсэн үржирвэл соронзон урсгал болно гэсэн. За энд нэг ийм зураг өгсөн байлээ. Тэгэхээр энэ зураг нь ийм л зураг юм байна. Ийм одоо ийм гадаргатай тий одоо ийм цагирга маягийн үед яг үгээр энэ нь болохоор талбай нь авахгүй. Тэгэхээр соронзон орны индукцийн вектор яг үгээр талбайтаа хэдэн градусын үнцэг үүсгэсэн юм? 60. Тэгэхээр энэ талбайн хувьд гадаргын нэгж вектор найлын. Энэ багхгүй юу? Яг энэ нэгж вектор чинь. Тэгэхээр энэ нэгж вектортой хэдэн градусын үнцэг үүсгэх юм? 60-ыг үүсгэж соронзон орны индукцийн вектор орох ёстой гэсэн үг. Тэгэхээр энэ гадаргын талбайтай нэгж вектор энтэй 60 градусын үнцэг үүсгэх гэдэг нь ингээд соронзон орны индукцийн векторын шугамудаа ингээд зурчин гэсэн үг байхгүй. Ингээд энэ талбайг нэвтэрж байгаа гэсэн үг юм. Зураг нь бол ингээд авчиж байгаа гэсэн үг. Тэгээд одоо энэ яг энэ дээр зурх юм бол дахиад яг адилхан энэ гадарга гэхээр энэ нөгөө дугуй ийм одоо давцсан маягийн юм биш үү? Одоо бид нар зүгээр ийм дугуй юу гадарга гэж бол энэ гадарга дээр яг нэгж яг дээшээ зурсан энэ вектор бол гадаргын нормал вектортой үүсгэж байгаа соронзон орны индукцийн шугам яаж нэвтэрж байгаа тэрний хоорондох үнцэг бол юу? Альфа гэсэн үг. За тэгээ альфа үнцэг бол биднийх дээр энэ бодлогон дээр 60 градусгаа өгсөн байгаа. За тэгээд ерөн зөвөр ийм шилжүүлгүүдийг бол бид нар мэдэн штэ тий. За ингээд дандаа системдэх нэгжүүдээр ихээр сантиметр секунд квадрат биш метр квадратаар шилжүүлж бодох хэрэгтэй гэдэг. Энэ дээрээ л яахгүй бол энэ бодлого бол ерөнхийдөө гайг болчихно гэсэн үг. За 20 см-аар шилжүүлчих. Яаж шилжүүлэх вэ? S тэнцүү 20 см квадратыг 20-ыг үрчгэн 10-ын хасах 2 зэрэгтийн квадрат гэхээр хасах 4 зэрэгт метр квадрат мөн үү? За үржүүлчих. 2 Тесла үрчгэн 20-ыг үрчгэн 10-ын хасах 4 зэрэгт метр квадрат косинус 60 градус чи 2-1 байдаг баха тий. За ингээ хураагдчих. Тэгэхээр хэдий 20-ыг үрчгэн 10-ын хасах 4 зэрэгт юу лээ нэг чинь бич байгаа юм байна. За Вебер тий. Вебер. За би ингээд энд юугаар биччихээ дуудлаа ингээд энэ Вебер шүү.
За ингээ урсгал гэдэг нь юу байх нэ? Хэрвээ одоо юу гэдгийг нөгөө энэ соронзоорны индукцийн векторын юу гадрын нэгж талбайтайгаа перпендикуляр орцсон бол яах юм? Перпендикуляр чиглэлээр орцсон бол яах юм? Нэг бол Космос хэдэн градус болох юм? Перпендикуляр гэхээр гадаргын талбайтай перпендикуляр чиглэлээр орцсон байх юм бол урсгал байх юм нэвтрэх юм уу? Соронзоо урсгал. Космос 90 градус чинь тэг болчих. Тэгэхээр урсгал байхгүй. Соронзоо урсгал байхгүй тий. Хэрвээ яг уу гэхээр энэ гадаргын талбайтай соронзоо орны индукцийн шугам яг одоо юу гэдэг юу н параллелаар орцсон бол одоо жишээ нь бид нар ингэсэн үг байхгүй. Би энэ гадаргын талбай гэхээр ингээд зурч. Ингээд зурч. Тэгэхээр гадаргын нэгж талбай бол энэ гадаргын нэгж вектор бол энэ соронзоо орны индукцийн вектор дээрээс ингээд шугам орцсон бол энэ хоёрын хоорондох үнцэг хэдий? Тэг байхгүй. Тэгэхээр косинус тэг градус хэдий? Нэг учраас энэ талбайг нэвтэрж байгаа урсгал бол максимум утгатай гэсэн. Хамгийн их урсгал нэвтэрнэ гэсэн. Тэгээд ерөнхийдөө нөгөө орж байгаа соронзоо орны индукцийн векторын юг болохоор энэ нөгөө нормал талбайтайгаа тодорхой өнцөг үүсгэл оруулаад байх юм бол соронзоо орны индукцийн векторын соронзоо урсгал бол багасаар байгаа л яг яах вэ гэхээр перпендикуляр болоод ирэх юм бол хоорондох өнцөг косинус 90 градус болоод урсгал нэвтрэхгүй болчихно гэсэн үг шүү дээ. За тэгээд дээрэс нь яг үгээр скалар хэмжигдэхүүн гэдэг нь сайн айгу яаж байгаа. Тэгээд скалар хэмжигдэхүүнээр хоёр векторын хоорондын косинус байдаг. Тэгээ хэрвээ вектор үржир байх юм бол хоёр векторын хоорондын синус үржир гэж задлагддаг шүү дээ, тийм. Энэ бол ерөнхийдөө таад бас мэдчихвэл бас зүгээр. Ер нь мэддэг бах уу гэж бодоод шүү дээ. За дараагийнх нь нэг юм болохоор нэг юм байгаа. Соронзоо орон дотор цэнэгтэй бөөм хөдлөх гэдэг. За түрүү бид дамжуулагч ярьсан. Соронзоо орон дамжуулагч хөдөлж байгаа юм бол соронзоо орны зөвөөс үйлчилж байгаа чинь ампер хүч. За тэгвэл соронзоо орон дотор цэнэгтэй бөөм хөдөлж байх юм бол соронзоо орны зүгээс үйлчилж байгаа хүч нь соронзоо хүч. За тэр соронзоо хүч нь юудад тэнцвэр байдаг вэ гэхээр ийм хүч байдаг. Энэ. За аль хоёр векторын вектор хоорондын вектор үржир гэхээр би векторын тавьчих. Тэгэхээр Q хүрчих нь V вектор хоёрын вектор үржир. За вектор үржирийг энэ нэг хэрэгсээр тэмдэглэждэг шүү. Скалар үржир бол цэг. Энэ вектор үржир бол тэгээ хоорондох үнцийн вектор үржир задрахтаа синус альфа гэдэг. За энэ бол соронзоо хүч. За 10 жилийн сургуулийн дээр зарим дээр нь яг үгээр Лоренцийн хүч гэж хэлсэн ч байдаг. Гэхдээ Лоренцийн хүч чинь нөгөө соронзоо хүч дээрээ юугаар нэмсэн байдаг шүү дээ. Үе гэдэг энэ залхуун орны энэ хүчнийхээ ойлголтыг нэмжээж явах үгээр энэ Лоренц хүч гардаг. Гэтэ яг нь ерөн зөвхөн Лоренц хүч гэдэг баг зарим юунууд дээр тайлбарлагдсан байдаг юм билээ. Тэр нь гэхдээ нэг гайгүй баг. За одоо хаашаа чиглэх вэ гэж чиглэлийг асуусан байгаа байхгүй биднээс. Тэгэхээр нөгөө хоёр векторын вектор үржир гэхээр бид нар вектор гэхээр нөгөө одоо баруун гараа барьж байгаа л хоёр векторын вектор үржир гэхээр аль уруу нь одоо гэдэг нөгөө уруу уруугаа ерөнхийдөө барьж сурна шүү дээ. Одоо тэгэхээр би ингэ чинь би нэгдүгээр одоо үржигж байгаа нэгдүгээр векторыг би 7-оор хуруу гэж. Ийшээгээ. За би зүгээр өөрөө зүгээр яж байгаа шүү. Хурдны чиглэлийн. За миний дунд хуруу ингээр чи дунд үлээ те. Дунд хуруу соронзоо орны индукцийн векторыг зааж байгаа. За соронзоо орны индукцийн вектор нь энэ. За тэгтээ энэ ингэх юм биш шүү. Энэ цаашаага нөгөө юу байхгүй болохгүй би хотлоо зорчлоо. За би ингээ арай өөр энэ дээр яг нөгөө бид нар эхлээд тайлбарлачаад би дараа нь та хэдийг зурган дээрээ аль юу гэж өөрсдөө ч олуулъя. За би ингээ зурч. Соронзоо ороо хаашаа юм? Зургийн автгаад перпендикуляр цаашаа. За бөөм нь хаашаа гэхээр бөөм нь ийшээгээ. Одоо зүүнээсээ баруун тийшээ гэсэн үг. Тэгэхээр би одоо нөгөө дунд хуруугаа одоо 3 хуруугаа яаж ярих вэ гэхээр би 7-оор хуруугаа за хүн болгоо өөр ярьдаг ши би зүгээр өөрийнхөө юугаар заачи. 7-оор хуруугаа болохоор би V векторын дагуу бариад дунд хуруугаа V векторын дагуу бариад тэгэнгүүт одоо эрхийн хуруу соронзоо хүч энэ юуны соронзоо хүчний чиглэлийг заанаа. F хүчний чиглэлийг. Тэгэхээр одоо хаашаа ингээд цаашаа гэхээр F хүч нь хаашаа чиглэж чинь та хэд гараа яг минийхэр яг өөрийнхөө яг энэ миний ярьснаар барьтаа 7-оор хуруугаа
соронзон орон бишээ хурдны чиглэлийн дагуу. Тэгээд нөгөө зургийн автгаад перпендикуляраар дунд хуруугаа барина. Тэгэхээр хүч чи хаашаа байна? Дээшээ юу? За дээшээ соронзууч энэ дээшээ байхгүй. Тэгэхээр хоёр вектор үрж ирвэл ингээд олчихно. За тэгээ хүмүүс ерөнхийдөө энэ гурван урууга тойруулахдаа зарим хүмүүс болохоор эрхэн урууга хамгийн анхны вектор буюу B вектор гэдэг хурдны вектор. Тэгээд долоовор урууг соронзон орон индукцийн вектор. Тэгээ энэ хоёрын нийлбэр вектор нь дунд хурууг явчихна. Тэгэхээр яг нөгөө юу хоёр векторын үржиж байгаа хоёр вектор чинь дарааж явах хэрэгтэй гэдгээ л айгүй сайн мэд. Тэгэхгүй бол нөгөө дурын нэг векторыг одоо гэдэг хүчээ эхлээд эрхэн урууг гिचээд дараагийнх нь соронзон орон индукцийн векторыг долоовор хурам уруу гэж болохгүй шүү дээ. Хоёр векторын вектор. Одоо ингэн гэсэн үг байхгүй юу? За C вектор чинь A B векторын вектор үржир 2. Тэгэхээр энэ A вектор. За B вектор нь энэ хоёрын вектор үржир гэх юм бол ерөнхийдөө А-г B рүү шилж байна. Тэгэхээр эн чи яаж явах юм? Ингэн ихээр хаашаа чиглэх юм? Ингээр наашаага сугарж байгаа зү тий. Хамрын автгаад перпендикуляр наашаа чиглэж байгаа юм. Ингээд долоод иж болно гэсэн. За одоо тэгвэл энд зуран дээр харъя. Соронзон орон индукцийн векторын чиглэлийг хаашаа өгсөн? Хүчний чиглэлийг хаашаа өгсөн байна? Дээшээ. За та 7 дахьтай энэ дэр. За би энийг арилгачих. За аль нь зөв? За миний яг энэ нөгөө юу яснаар л хэлчихээрэй. Энэ дээр нөгөө долоовор хурууга хурдны векторын дагуу гэд биелсэн шүү дээ. Яг энийг үргэлж хэлчихээрэй. Тэг үү? За. Тэгэхээр долоовор хурууга хаашаа барих юм? Дээшээ барина. Одоо яг өөрөө ингээд яг нөгөө ширээний хаар сууж байхдаа долоовор хурууга дээшээ барьчихна. Соронзон орны индукцийн чиглэл зүүнээсээ баруун тишээ байна. Тэгэхээр гараа явах үгээр зүүнээсээ баруун тишээ чиглэж чинь. Тэгэхээр эрхэн уруу хаашаа чиглэж чинь? Эрхэн уруу хаашаа чиглэж чинь? Чиний одоо яг харж байгаа яг нөгөө юу номны чинь буюу эсвэл компьютерийн чинь чиглэлээр хаашаа байна? Орж байгаа чиглэл дээр байгаа зү. Баруун гар тал руу. Энд чи одоо юу гэсэн үг юм бэ? Зургийн автгаад перпендикуляр чиглэлээр цааш чиглэлийг аль зурагт харуулсан бэ гэж шүү дээ. Цааш чиглэлийг. Тэгэхээр одоо хурд дээшээ соронзон орны индукцийн вектор баруун тишээ. Тэгэхээр эхнийх дээр л юу хүчний чиглэл бол цаашаа байна шүү. Энэ дээр цаашаа байна. Хүчний чиглэл цаашаа. За хоёр дахь дээр нэмэх цэник байна. Тэгэхээр цаашаагаа гэсэн. Хоёр дахь дээр хасах цэник байгаа учраас бид нар хүчний чиглэлийг шууд хасах цэник учраас бид нар нөгөө вектор үржирээ барьчаад тэгээ гарч ирсэн чиглэлийн шууд эсрэг авдаг. Тэгэхээр хоёр дахь дээр хүчний чиглэл хаашаа байна? Наашаа. Яагаад гэвэл нөгөө цэник нь ямар цэник байгаа юм? Хасах цэник байгаа. Тий, хасах цэник. Аха. Цэник нь хасах цэник байгаа учраас хоёр дахь дээр наашаа. За 3 дахь зурган дээр юуны хүчний чиглэл соронзон орны хүч бишээ хурдны чиглэл доошоо хүч бол юу яаж байгаа бишээ соронзон орны индукцийн вектор самбарын автгаад перпендикуляр цаашаа орж ийн одоо зургийн автгаад тэгэхээр хүчний чиглэл бол баруун гар тийшээ эрхэн урууны чиглэл баруун гар тийшээ гэхдээ энэ чи яг үгээр нөгөө юу сөрөг тэмдэгтэй бөөн байгаа учраас бид нар энийг юу гэх юм зүүн тийшээ гэвчиж штэ тий чиглэлийн шууд эсрэгээр авчихна гэсэн. Энэ бол зүүн тийшээгээ чиний чиглэл. За дараагийнх төр соронзон бишээ юу н хурдны чиглэл зүүнээсээ баруун тийшээ соронзон орны индукцийн вектор чиглэл наашаага самбарын автгаад перпендикуляр орж ийн бишээ гарч ийн. Тэгэхээр хүч бол доошоо чиглэлтэй. Тэгэхээр энд соронзон хүчийн чиглэл бол доошоо. За 3 4-р 5-р зурган дээр болохоор хүч хурдны чиглэл бол зүүнээсээ баруун тийшээ соронзон орны индукцийн векторын чиглэл цаашаа тэгэхээр хүчний чиглэл бол дээшээ. Энд чи яагаад хоёлоо дээш? Энд чи ингэсэн энэ орж ийн. Нөгөө энэ ч дээшээ юм биш үү? Тийм энэ дээшээ байна шүү. Энд дээшээ байна. За соронзон хүчин шиг. Тэгэхээр одоо бидний асуусан асуулт ингэж штэ.
Зургийг авахад перпендикуляр цааш чиглэлийг аль нь зааж байна? 1-р зураг. Тийм бооз. Гэхдээ 2, 3, 4-р зурган дээр бүгдийн уг нь чиглэлийг нь олоод бас ингэчих байхгүй. Тэгэхээр 2-р зурган дээр бол самрын авахад перпендикуляр наашаа чиглэж байна. 3-р зурган дээр болохоор зүүн гар тийшээ чиглэж байна. 4-р зурган дээр болохоор доошоо чиглэж байна. 5-р зурган дээр болохоор дээшээ чиглэж байна хүчнүүд нь. За зургийг авчихуу таад тий. Дараагаас үзэл. Очоо нэг юм асуучих уу? Юу вектор скалар үржүүр хоёр ямар ялгаа байна? Аль хоёрын вектор аль хоёрын? За одоо багш нь хичээд өгье. Скалар үржүүр бол ингэ шүү. За одоо C вектор. C вектор энэ A векторыг C вектороор скалар үржүүлнэ гэх юм бол яах юм? Эндээс C вектор нь A векторыг ингээд хоорондох үнцийн косинус гардаг. Тэгэхээр гарч байгаа энэ вектор гарч байгаа нөгөө үр дүнгийнх нь вектор нь болохоор скалар утга гарчиж байгаа. Тэгэхээр скалар утга гэдэг чинь яг үгээр зөвхөн тоо хэмжээ яригдана гэсэн үг. Тоо хэмжээ яригдана гэсэн. Тэгэхээр бид нар ингэнэ шүү дээ. Одоо жишээ нь энерги гэх юм бол энерги бол ямар хэмжигдэх вэ? Тоо хэмжээтэй л хэмжигдэх юм. Тэрээс энерги дээр бид нар энергийн тийшээ чиглэсэн мэгсэн гэж ярихгүй. Энергийн тоо хэмжээ тэд байна гэж ярина. Тэгэхээр скалар үржүүр гэдэг маань хоёр векторын скалар үржүүр тоо утга гарна гэсэн үг. Тэгээд хоёр векторын скалар үржүүрийг тоо утга гаргахын тулд хоёр векторынхаа хоорондох үнцийн косинусаар нь үржүүлчих. Тэгээд гарч байгаа үр дүнгийн вектор бол скалар утга гарна. Скалар гэдэг маань зөвхөн тоо хэмжээтэй утга. За вектор үржүүр гэдэг маань хоёр векторын вектор үржүүр гэдэг маань яг үгээр вектор хэмжээ гарна. Вектор гэдэг маань тухайн хэмжигдэхүүний хооронд юу яах вэ гэхээр тухайн хэмжигдэхүүний хоёр хэмжигдэхүүний үр дүнгийн одоо вектор үржүүр нь вектор болохоор вектор хэмжигдэхүүн гарна. Тэгэхээр юунаас чиглэл хэмжээнээс гадна чиглэлтэй. Одоо шинэ хурд гэхээр бид нар вектор хэмжигдэхүүн шүү дээ. Хурдыг вектор хэмжигдэхүүн гэх юм бол хурдны хэмжээ гэж байна. Мөн хурдны хувьд юу гэж ярих юм? Чиглэл ярина. Одоо юм хэрэг би тэрдэн метр секунд хурдтай баруунаас зүүн тийш хөдөлжээ гэл ингээд чиглэл яриад унж байгаа байхгүй. Тэгэхээр хурд бол вектор хэмжигдэхүүн. Тэгэхээр ерөнхийдөө яг үгээр вектор скалар хэмжигдэхүүн гэдэг маань нэг нь яг үгээр зөвхөн чиглэл тооцдог, нөгөөх нь хэмжээнээс гадна чиглэл тооцдог. Нэг нь зөвхөн хэмжээг тооцдог гэсэн үг. Тэгээд үржүүр нь бол ерөнхийдөө энэ. Одоо шинэ энэ хоёрын хоорондын эндээс яг үгээр хоёр векторын хоорондох үнцгийг синус гэх юм бол скалар вектор үржүүрийг ингээд задлчихна. Энэний тэгээд скалар үржүүр бол косинусаар задарчин гэсэн. Тэгээ ерөнхийдөө юм штэ. Бидний мэддэг физик хэмжигдэхүүнүүд дотор физик хэмжигдэхүүнийг ерөнхийдөө скалар хэмжигдэхүүн, вектор хэмжигдэхүүн хоёр ангилчихж байгаа байхгүй. Хүч, за тэгээд импульс, одоо юу гэдгийг импульсийн момент гэдэг иймэрхүү эдгээр хэмжигдэхүүнүүд бол вектор хэмжигдэхүүн. Хэмжээнээс гадна чиглэлтэй. За тэгээд дээрэс нь бид нар зам гэж ярих юм бол зам бол скалар хэмжигдэхүүн. Харин шилжилт гэх юм бол вектор хэмжигдэхүүн. Тэ? Шилжилт гэхээр вектор хэмжигдэхүүн. Хаашаа чиглэсэн? Яг хаашаа яваад байгаа ингээ чиглэлийг асуугаад байгаа байхгүй. Тэгэхээр шилжилт бол вектор хэмжигдэхүүн гэсэн. Тэгээд ажил бол скалар хэмжигдэхүүн. Тэгэхээр бид нар механикийн хувьд ажил хийнэ гэвэл тэдэн жавал ажил хийсэн. Тэрээс энэ ажил хаашаа чиглэсэн биелэхийг асуудаггүй л гэсэн утгатай байхгүй. За энэ. За иймэрхүү юмдаг бас замдаа юунда асуугаа яваад бас зүгээр шүү. За таад. За дараагийнх нь юу гэж байна? За энийг таад юуг нь яач? Зургийн зураад авч. За тэгээ өгдлээ сайхан бичиж. Тэгээ нэг өгүүлбэрсээд байх юм байхгүй. Тэгээд бодоо явчих. Таад зургийг сайхан зурчих. Би жоохон томруулж дэлгэцээ. За. Харагдаж байна те? За зурагт өгөгдсөн хэлхэн дэх R1 эсэргүүцэл нь 2 ом. R2 эсэргүүцэл 7 ом. За хэлхээгээр гүйдлийн хүч нь 3 ампер. Энэ нөгөө түрүүний бид нар хийжсэн ажлаас үлдсэн нэг бодлого байгаа байхгүй. Тэгээ үүсгүүрийн хүчтэл нь 12 вольт юм уу нэг юм уу? 12 вольт юм байна. За 1.2 биш юм байна. 12 вольт бол ад нь юу болох вэ гэхээр R1 эсэргүүцлээр гүйдлийн хүчийг олно. За гэх мэтчтэй ингээд олох юмнууд нь бол байна. За зураг зурцсан аа. Зурцаа. За зурцсан бол за эхнийх нь. За яаж бодмоор вэ?
Юу санаа оноо байна уу? R1 R2 эсэргүүцэл ер нь яаж холбогдсон? Цуваа Ерөнхий холбогдсон. эсэргүүцэл за Цуваа ерөнхий холбогдсон. эсэргүүцлийг олоход юу вэ шүү дээ. Ерөнхий гүйтэл нь өгсөн биз дээ, тий? Үүсгэрийн хүчтэй өгсөн. Гэхдээ энэ батарейн өөрийнх нь хүчтэй өгсөн. Батарей чинь дотоод эсэргүүцэлгүй юм шиг байна да. За. Ерөнхий ньюс 12. За энэ 7 он гээд ямар эвгүй тав. За. За яаж болох те? Зүгээр л багш юу ач. R1-ээр гүйх гүйдэлгээ гэхээр эсэргүүцэл мэдэг. Цуваа холболт юм чи гүйдэл нь ижилгээл. За зүгээр 3 ампер. Тий 3 ампер гээл. Хоёр дахь нь бас 3 ампер гээл. Тий. R1 эсэргүүцлэр гүйж байгаа гүйдэл бол ерөнхийдөө гүйдэл нь ийм биш штэ тий. Тэгэхээр R1 эсэргүүцлэр гүйж байгаа гүйдлийг болохоор бид нар шууд зүгээр л 3 I болно гэсэн үг. Тэгэхээр хэдий 3 ампер шууд. За хоёр дахь нь тий. Хоёр дахь I2-оор гүйж байгаа нь гүйдэл нь ерөнхийдөө тэнцүү. Ингээд дахиад 3 ампер юм уу? Тий? Тий дахиад 3 ампер. За 3 дугаарт нь R1 эсэргүүцэлээр унах хүчтэл гинэ. За хүчтлийн яаж болдгийг ом үйлэр дэлгэрийн хэсэгт ом үйл үчи штэ. Ууны хүчтэл нь болохоор юу ч хэлээ. I1-ийг үрчгэн R1 үү? R1. За 10 ампер биш 3 амперыг үрчгэн хэдүүлээ 2 ом юм уу? Тэгэхээр хэдий 6 За 4 U2 нь болохоор I2-ыг үрчгэн R2 тэнцүү 3 амперыг үрчгэн 7 юм уу? 7 ом. Тэгэхээр хэдий 21 вольт. За дараа нь ABC-гийн хоорондох потенциалын ялгарыг олгоно. За ABC-гийн хоорондох потенциалын ялгар гэхээр ерөнхийдөө бид нар ингэж штэ эн чинь хасах эн чинь нэмэх байгаа тий. Тэгэхээр нийт одоо юу гэдэг ABC-гийн хоорондох потенциалын ялгарыг бичнэ гэх юм бол А-гаас B-ийн хооронд потенциалын ялгар гэх юм бол энэ дээр унж байгаа хүчтэл эннийх нь хүчтэл дээрэс нь энэний хүчлүүдийг бүгдийг нэмж бичнэ штэ тий. Нэмж бичнэ. Гэхдээ эн чинь нөгөө гүйж байгаа гүйдлийнх нь эсрэг байх хэвээр. Тэгэхээр энэ потенциал байх хэвээр. Энэ цахилгаан орны хүчлэгийн вектор юугаа болохоор нэмхээс нь хасгар үгээр энэ чинь хасанттай байгааз. Энэ дээр унж байгаа хүчлийг болохоор зөргөөр бичих хэрэгтэй байхгүй юу? Энэ дээрх нь энэний хүчтэл нь зөргөөр бичигдэн гэсэн үг. За босд нь бол гайгүй. U1 хасах нь юу юм? Эпсилон нэмэх нь U2. За U1 нь хэдий? 6 вольт. Эпсилон чи хэдий? Хасах 12 нэмэх нь 21. За хэдий? 15 вольт. За 15 вольт. За ингээд ABC-гийн хоорондох потенциалын ялгуур 15 вольт гарлаа гэсэн. Хэрвээ энэ хараа энэ цахилгаан хөдлөгч үүсгэрийн хүчтэлээ шүү дээ. Хүчлийг хэрвээ ингэ холбогдсон байх юм бол ингээд ингэ холбогдсон байх юм бол бид нар энд нэмэгдэвэл энэ нь хасах гэд А-гаас Б гэх юм бол энд нөгөө юу гүйдэл нь шүү дээ тий. Биш ээ энэ нөгөө тийш шүү дээ. Хасгаас нэмхээс хасах руу гэд. Тэгэхээр энэ дээр яг үгээр нэмэгдэж бичнэ гэсэн бичигдэнэ гэсэн үг. Хэрвээ тий. Ингэж холбогдсон байх юм бол хүчлийг нэмээд бичиж чинь энэ цахилгаан орны хүч биш үүсгэрийн хүчлээ болохоор энэ дээр нэмж бичнэ гэсэн. Энэ нь болохоор нэмхээсээ хасах руу гэсэн учраас нөгөө потенциал нь хасалттай байх хэрэгтэй юм байна. Цахилгаан орны одоо юу гэдэг нөгөө потенциал чи өөрөө нөгөө цахилгаан орны юуны юу гэдэг дээ. Хүчлийн. За ингээд. Ой чаач. Он чинь жоох яцсан шүү дээ. Чаас. За
За та энийхээ сая юуг нь авч уу? Бодлтын хийч үү? Авчлаа багш. За. Энэ дээр нэмэх тэмдэгтэй шүү, нэмэх шүү. За тэр бодлол нь яг байж. За дараа нь. За нэг юм бодлого байгаа. Энийг нөгөө төрүүчийн хичээлээс бид нар бас амжаагүй үлдээсэн шүү дээ. За энийг бодоод өгчээ. За тэгээд бас нөгөө Соронзонгийн 1 2 3 бодлого байгаа хань. Тэгээд 23 22 оны бас Соронзонгийн ийм бодлогууд байх юм бол бас түүчин арай цаг болоогүй шүү дээ. За диаметрийн дагуу хөндлөвч бүхий цаграг хэлбэртэй захилгаан хэлхээ өгдөжээ. За захилгаан хэлхийг нь хараад зурчаараа энэ хараа. Энэ А Б З-ийн орондох нь энэ. Тэгээд энд R1 эсэргүүцэл, энд R2 эсэргүүцэл, дундаа захилгаан хөдлөгч хүчтэй. Тэгээд R2 эсэргүүцэлтэй. Ийм хэлхээ байгаа. За диаметрийн дагуу хөндлөвч бүхий цаграг хэлбэртэй захилгаан хэлхээ өгдөжээ. Цагиргын төвд жижиг R тэнцүү 1.5 ам дотоод эсрүүцэлтэй юм биш үү? Одоо захилгаан хөдлөгч батарей чинь. Тэгээд батарейны өөрийнх нь юу нь болохоор хүчил нь болохоор батарей нь 2 байл захилгаан хөдлөгч хүчтэй ийм батарей юм байна. Байрлнаа гинэ. За ингээд утасны эсэргүүцлүүд R1 гэдэг нь 3 ом, R2 нь 1 ом. За тэгээ юу болох вэ гэхээр нэгдүгээрт нь хэлхээний гадаад эсэргүүцэл дээрх нийт хүч юу болох юм байна? Эсэргүүцлийг олох юм байна. Хэлхээний ерөнхий гүйдлээ олох юм байна. За BA-ийн хоорондох потенциалын ялгарыг олох юм байна. R хэдийн R2 эсрүүцэл дээр унах хүчлээ олох юм байна. За тэгэд энэ эхлээг бид нар ингэж харж олно. Энийг болохоор за одоо жоохон юу өөртөндөө жоохон юу байдлаар зуръя. Ахтайхан нөгөө харагдах байдал нь. Яаж зурах вэ гэхээр ингээд захилгаан хөдлөгч хүч нь хасган шом нь нэмэх шом нь дахиад энэ ингээд энэ за энэ ингээд зурчууд бас эвтээх ингээд энэ А Б энэ А энэ Б энэ R1 эсэргүүцэл энэ R1 энэ R2 энэ R2 энэ эвсло. За захилгаан хөдлөгч хүч нь ш. За ингээд зурч. За ингэж зурчаад яах вэ гэхээр одоо харахтаа бид нар яаж харах вэ гэхээр энд нөгөө нэг гүйдэл салаалчж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ утаснуудын буюу энэ дамжуулагчийн хувьд болохоор юунууд нь ижлэх гэсэн. Хүчнүүд нь ижлэх гэсэн. Эргээд энэ хоёр энэ энэтлийнх нь энэ утаснуудын хувьд болохоор бид нар хүчлийг ижлэх гэж харж байна гэсэн. Тэгвэл энэ дээр энэ утасны хүчлүүд ижлэх юм чинь бид нар эндээс илгээгээ бүр ингэж зурчиж байна. Энэ R1 эсэргүүцлийг нөгөө тийш нь гаргаад зурчиж байна. Ингээд тэгээд энд яах вэ гэхээр юунд захилгаан хөдлөгч хүч нь энэ. Тэгээд нөгөө R хэдэж. Тэгээд энэ дээр нөгөө гүйцээ зурхгүй бол худлаачлаа. За одоох нэг цэвэрхэн зуртах. Зурхгүй жоохон зурч тээ. За ингээд яачих шиг энэ. Тэгэнгүүт бидний нөгөө А Б З чинь багхгүй юу? Энэ. Тэгээ эн чинь нөгөө R2 эсэргүүцэл, энэ R2 эсэргүүцэл, энэ захилгаан хөдлөгч хүч, энэ нь R1. За эхлээд нөгөө ерөнхий гадаад эсэргүүцлийг олгож байгаа учраас бид нар энэ захилгаан хөдлөгч хүч чинь энэ батарей чинь өөрөө дахиад захилгаан хөдлөгч хүчтэй байхгүй дотоод. Тэрийг би энд нэг бас ингэ өвччихээ энэ жижиг R-тай бас. Тэгэхээр зөвхөн гадаад эсэргүүцлүүдийнх нь нийт эсэргүүцэл нь хэд байх юм гэдэг нь олно хэлхээний хувьд. За тэгэхээр одоо яаж олох вэ? Энэ хоёрыг яаж юу гэж үзэх юм? Энэ хоёрыг зэрэгцээ. R1-үүдийг зэрэгцээ. Тэгээд гарсан нь энэ R2-тойгоо энэ 2 R2-тойгоо шууд суваа. За тэгээд нэмчих. Болж гэнэ үү? За R1 ба R1 2 энэ 2 R1-үүд зэрэгцээ. Тэгэхээр яаж нэмэх вэ? Шууд урууг нь олчихно үстэй. Уруугаар нэмээд урууг нь олчихно. Тэгэхээр 2 дугаагдал бичиж чинь гэсэн үг. Тэгэхээр юу гэж вэ?
Тэр нь R штрик гэж. R штрик гэдэг нь R1-ийг хуваах нь 2 гэсэн үг. Тэ? Энд чинь нөгөө 1-ийг хуваах нь R штрик тэнцүү, 1-ийг хуваах нь R1, нэмэх нь 1-ийг хуваах нь R2. Тэгээд 2-ыг хуваах нь R1, 3-ыг нь олонгууд R1-ийг хуваах нь 2 л болчихно шүү дээ. За ингээд ерөнхий эсэргүүцэл нь. Ерөнхий гадаад эсэргүүцэл гэхээр энэ юу болох вэ гэхээр одоо гуруулаа цуваа олчихно гэсэн үг. Тэгэхээр ерөнхий нөгөө нэг R1-ийг хуваах нь 2, нэмэх нь R2, нэмэх нь R2. Ингээ гуруулаа цуваа. За одоо харъя. R1-ийн нийтлэл 3 билүү. Тэгэхээр 3-ыг хуваах нь 2 гэхээр хэдий? 1.5. Нэмэх нь R2 чинь 1, дахиад R2 чинь 1 тэгэхээр хэдий вэ? 3.5 юм уу? За цэгтэй юм шиг байна шүү дээ. Тийм байх үү хүмүүсээ? Харин тийм байна те. 3 цэг 5. 3.5 юм байна. За ингээд хэлхээний гадаад эсэргүүцэл, ерөнхий гадаад эсэргүүцлийг олчлоо. Одоо хэлхээний ерөнхий гүйдлийн хүчийг яаж олох вэ? Бүрэн хэлхээний он бол. Яг тийм. Бүрэн хэлхээний он бол. I тэнцүү дахилгын хөдлөгч хүчийг хуваах нь гадаад дотоод эсэргүүцлийн нийлбэр шүү дээ. За яг маш зөв хэлсэн. За ингээд захилгаан хөдлөгч хүч нь хэд юм батарей? 2 вольт. 2 вольт. Гадаад эсэргүүцэл нийт бид нар олсноор 3.5, дотоод нийтлээ 1.5. За тэгэхээр 2-ыг хуваах нь хэдий? 5 юм уу? Тэгэхээр 0.4 бас цэгтэй юм уу харин? Тийм биш те. Гүйдлийн хүч 0.4 ампер. За дараа нь юу болох юм? А ба Б-ийн орондох потенциалын ялгарыг олно. А ба Б-ийн хоорондох Б-ийн хоорондох потенциалын ялгар гэхээр R2 дээр R2 гэсэн эсрүүцэл дээр унж байгаа хүчнийг л олчихно шүү дээ. Энэ хоёр чинь цуваа юм чинь. Нөгөө төрүүлж хасч болохгүй. Ерөнхий хүчтэй нь хэдүүлээ. За яаж байгаарэ. Хүрш бодлоо ярьж. Яаж болох лээ? Яаж чи юу гэж биш Б-ийн хоорондох юу гэдэг чинь за. Одоо энэ хоёрын чинь нийлбэр нь хэдүүлээ? Энэ хоёрыг ч олсон шүү дээ. R1-ийг хуваах нь 2 шүү дээ, тэ? R1-ийг хуваах нь 2 гэдэг чинь энэ 2 R-тайгаа яаж холбогдож байгаа юм? Зэрэгцэн шүү дээ. Тэгэхээр зэрэгцэн холбосон тохиолдолд юу нийцлэх юм бэдгийг? Хүчтэн. Тэгэхээр А, Б-ийн хоорондох потенциалын ялгуур гэдэг нь энэ R1, R2 гэсэн энийг нийлүүлсэн шүү дээ. Энэ хоёрыг нийлүүлэнгүүт ерөнхийдөө эндээс чинь цуваа юу зэрэгцээ гэдгээрээ R1-ийг хуваах нь 2 гарсан шүү дээ. Энэ эсрүүцэлээр унж байгаа юу л гэсэн үг юм бэ? Хүчтэл гэсэн үг юм байна. Тэр нь А, Б-ийн хоорондох юутайгаа ижилхэн гэсэн үг. Энд чинь энтэйгээ зэрэгцээ шүү дээ. Тэгэхээр зэрэгцээ олгоцсон гэхээр хүчтний ижилхэн юу бол гүйдэл бол салаална шүү дээ, тий? За тэгэхээр ингээд бичих юм байна. Яаж бичих юм? Чи юу болох вэ? А, Б-ийн хоорондох потенциалыг гэсэн үг, тий? За аггүй шүү дээ. Потенциалаа шууд бичиж. За. Зэл ялгар. Б-ийн. За энэ юутай тэнцүү вэ гэхээр гүйдлийн хүчээ эсэргүүцлээр нь дөрвжүүлж штэ. Эсэргүүцэл нь ямар юм? Аль нь? Энэ хоёр дээрх унж байгаа юу штэ. Энэ нийт эсэргүүцэл тэр R1, R2-ийн нийлбэр нь зэрэгцээ олгосон эсэргүүцлийн нийлбэр байхгүй. Тэгэхээр энийг хуваах нь 2. Энэ гүйдэл нь болохоор яах вэ гэхээр нөгөө ерөнхий гүйдэл олно гэсэн үг шүү дээ, тий? Тийх үлээ. Тэгээ 0.4-ийг үржих 1.1. Тийм байна. За 0.4 амперыг үржих нь R1 чи 1.5. Тийм. Тэгэхээр үржих нь 0.6 вольт. За дөрвөлжлээ. Хүчтэй болно.
За R2 эсрүүцэл дээр үнэ хүчтэй л гэсэн үү дараа нь. За тэрийн O2 гэж. O2 гэдэг нь I-г R2-оор үржүүлж байна. I-г өөрчлөх нь R2. Тий. Гүйдэл нь болохоор 1 амп. тий, нийт гүйдэл чинь дааш 0.4 ампер дааш. Тэгээд R2 дээр эсэргүүцэл 1 ампер. 1 амп. 1-ээр үржүүлчих юм шүү дээ. 1 байл. Юу? 1 ом, тий? Ом шүү дээ, тий? Тэгэхээр 0.4 вольт. За ийм л юм байна. За дэш явлаа шүү. За энэ бас нөгөө түрүүчийн хичээлээс бид нар дамжаагүй үлдсэн нэг юм бодлого байгаа. За энийг би бас одоо төгч гэж бодож. Энэ нэг 2020 оны хавцаа D вариант юм байлс. Нүү ямар ч байсан D вариант хэдэн оных байлаа? Та хэд оны мэдэж гэнэ үү? Оны мэдчихэл би энэ 23 оны. За 2023 оны D вариант. Тэгээ 23 дугаар юм биш. За тэгвэл бас дараа нь харж марахад та зүгээр шүү дээ, тий. За ингэж байна. Тогтмол гүйдлийн хэлхээнд C1 ба C2 конденсатор тэгээд R1 2 3 эсэргүүцэлтэй эрзэсрүүдийг бүгдийг ингээд зургт үзүүлснээр холбосон. Тэгээд O0 гэд энэ нэг хүчтлээ шүү дээ. Энэ хүчтлээ өгсөн юм байна. Тэгээд 1 2 3 гэсэн эсэргүүцлүүд өгсөн C1 C2 гэсэн багтаамж конденсаторын багтаамжууд өгсөн. Тогтмол гүйдэл конденсатороор дамжихгүй. Ерөн зөв тогтмол гүйдэл байх юм бол конденсатороор гүйдэлгүй шүү дээ. Хувьс гүйдэл байх юм бол конденсатороор гүйдэлгүй гэдэг нь тий. За энийг бид нар бас бүр нөгөө 10 дугаар ангийн ойлголтын дээр ч үл үздэг шүү. Тий та сурах хүчүүдээ бас айгуу сайн харж байвал зүгээр юм биш. За тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр энэ ерөнхийдөө газардуулга. За тэгэхээр бид нар энд юу гэж ойлгох вэ гэхээр D-цэгийн потенциал бол тэгээд гэж хэлнэ. D-цэгийн потенциал. D-цэгийн потенциал тэг. За энийг ингээ харчиж болно. Тэгэхээр D-цэгийн потенциал тэг. Дээрээс нь яг гэхээр C1 C2 конденсатор энэ тогтмол гүйдлийн хэлхээ учраас C1 C2 гэсэн конденсатороор гүйдэл гүйхгүй хичгээр энэ ямар хэлхээ болчих. Яаж ч байгаа гэсэн үг байна. Одоо зааж би яагаад ингээд үзчихээр одоо юу гэсэн үг вэ? Энүүгээр гүйдэлгүйхгүй. Энүүгээр гүйдэлгүйхгүй, энүүгээр гүйдэлгүйхгүй. Тэгэхээр энийг байхгүй гэж болно. Энэ бол нөгөө энэ D-цэг чи ерөнхийдөө газардуулга учраас потенциал байхгүй. Тэгэхээр R1 тэр энэ шүү дээ R1, R2, R3 гэсэн гурван эсэргүүцэл чи хоорондоо яаж холбогдсон гэж харагдаж чинь та хэдэд? Цуваа холбогдсон гэж харагдаж байгаа гэсэн үг байхгүй юу? Шууд гуруулаа цуваа гэсэн үг. За тэгвэл шууд ерөнхий эсрүүцэл нь болчих. Яагаад гэхээр би тайлбарлалаа шүү дээ. Энэ яг уу гэхээр нөгөө газардуулга учраас энэ цэг чинь байхгүй болчихно. Энэ цэг чинь салчин. Тэгэхээр энэ чинь нөгөө хэлхээ салчаад дээрээс нь C2-оор гүйдэлгүйхгүй гэхээр ерөнхийдөө яг уу гэхээр энэ хэлхээ чинь ингээд энэ гурыг цуваа олгосон юм шиг л ийм л хэлхээ болчихно гэсэн. Ингээд 6 ом эсэргүүцэлтэй гэсэн үг юм. Зөв. Тий. За ерөнхий эсрүүцэл нь 6 ом. За хүмүүс олжлоо шүү шууд. R1, R2, R3 шууд нэмчих. Тэгэхээр 6 ом. За ерөнхий эсрүүцэл нь энэ. За нэгдүгürt нь юу бол гэсэн? Ерөнхий гүйдлийг ол гэж чинь. За яах юм? Ом ойлолч шүү дээ. Ерөнхий эсрүүцэл. Тийм. Одоо 12 вольт чи ерөнхийдөө энд нөгөө тогтмол гүйдлийн үлхэнд өгж байгаа тижэл чинь баггүй. Тэгэхээр 12 вольтыг хэдэд туваах юм? Ерөнхий эсрүүцэл 6 ом. Тэгэхээр хэдэ? За 2 ом. Биш 2 ампер. За ингээд хэлхээний ерөнхий гүйдэл бол 2 ампер гарлаа. За дараа нь юу болох юм? B-цэгийн потенциал. B-цэгийн потенциал. За B-цэгийн потенциал гэхээр за хаана вэ? Энэ байгааз. За энд бичиж. B-цэгийн потенциал гэхээр энэ байгааз. Тэгэхээр зааж энэ нэг өнгийг өөрчлөгсөн ч болохгүй. B-цэгийн потенциал ингээ бичиж би. B-цэгээс D-цэгийг хассан потенциал нь энэ хоёрын хоорондох штэ. Одоо та харж байна. Энэ хоёрын хоорондын потенциал гэхээр энэ R2 гэсэн эсэргүүцэл дээрх хүчтэй тэнцвээгаз биш R хэдэн 3 дээрх нь хүчтэй. Тэгэхээр
R 3-аар чи ямар гүйдэлгүй хин? Цуваа юм чинь 2 ампер гүйдэлгүй шүү дээ. Тэгэхээр I гүрч нь хэдий? R хэдөө? 3. Энтэй тэнцээ байхгүй. Тэгэнгүүт эн чи юу юм? B-ийн потенциал чи юу юм? Тэг. Тэгэхээр эндээс B-ийн потенциал чи юутай тэнцээ гарч ирж байна? I гүрчих нь R3. Тэгээ I-ийн оронд хэдийг орлуулах юм? 2 ампер. R3-ийн оронд 3 ом. Тэгэхээр хэдөө? 6 вольт. Болж гэнэ үү? Энэ потенциал гэж юу вэ гэхээр потенциалын ялгуур гэж юу вэ гэхээр бид аль хоёр зэг дээрх потенциалыг олгож байгаа юм гэхээр B, D-ийн хоорондох потенциалыг олно гэвэл B-ийн потенциал, D-ийн потенциалыг хэмжижээд хооронд нь яах нь хасчихна. Тэгэхээр энэ хоёр цэгийн хоорондох потенциал нь яаж тодорхойлогдохгүй гэхээр R3 гэсэн эсэргүүцлээр унж байгаа хүчтлийн хэмжээтэй тэнцүү гэсэн потенциалын ялгуур нь. Тэгэхээр А-ийн R3 гэсэн эсэргүүцлээр унж байгаа хүчтэй тэнцүү буюу I гүрч нь R3 болно. Яагаад I байгаа гэхээр цуваа олгогдсон учраас гүйдлүүд нь бүгд ижилхэн. Ингээд R3. Энэ болохоор R3 эсэргүүцлээр унж байгаа хүчтэй. Дээрээс нь яг гэхээр D-ийн потенциал бол өөрөө яг гэхээр газардуулсан учраас тэг. Тэгэхээр B-ийн потенциалыг шууд олчиж болно гэсэн. Болж байна уу? За C1 дээр бүр ердөөс юуг R1 аавна гэсэн үг үү? C-ийн потенциалыг болоход за C-ийн потенциалыг олохдоо үгүй шүү дээ. C-ийн потенциалыг олоход одоо гэдэг А-гаас хасхан C гэж бичиж болохоор гоц. Тийм. Тэгэхээр юу вэ? А-гаас C гэж бичгээр R1 эсэргүүцлээр унж байгаа хүчлэл аавна гэсэн. Тийж бичиж болно шүү бас. Тэ? За. За одоо тэгвэл юу лээ? Хоёрт нь. Энэ жоохон томсгоч. Тий, томсгочоод гүйдэх юм шүү дээ. Дэшиг. Энийг авчих. Чи яаж гүйхлээ? Үгүй төвш. За. За одоо чи юу гэдэг? Энд явах зэрэндээ гомчиа. За C-ийн потенциал гэхээр би ингэ өччих гэж бодож шүү дээ. C-ийг гэхээр A, B-ийн хооронд, A, C-ийн хоорондох R1 эсэргүүцлээр унж байгаа хүчлэлээр нь бичиж яг сайн шиг. Яг үччихээ. A-гаас хасах нь C-ийн потенциал гэдэг маань I гүрчих нь R1 гэсэн. R1 гэсэн. Тэнцүү аа. I гүрчих нь R1-ыг олчих хэдий. 2-ыг гүрчих нь 2-ыг үрдчих нь 10. 1 ом юм биш 2. Ингээ 2 вольт те. За одоо гэхдээ бид нар зөвхөн C зэг дэх потенциал олгож байгаа шүү дээ. Тэгвэл C зэг дэх потенциал нь юутай тэнцвэ юм? А-гаас 2-аас. Тийм. А зэг дэх потенциал нь хэдий? Харагдаж шин. Хэдий юм? 12 вольт байгаа зү. 12. Тэгэхээр эндээс хасах нь I гүрчих нь R1 гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 12-оос хасах нь 2 гэдэг чи хэдий юм? 10 вольт. 10 вольт гэсэн үг. Ингээд миний өвчин дуусаад тэгээд тийш явахгүй юм ба шүү дээ. 10 вольт. За ингээ 10 вольт. Дараагийнх нь үлээ. T1 багтаамжтай конденсатор дээр цэнийг нь олгоно. За яах юм? Энэ жоо хавлагна. За энд явчих тийх нэ. Юу манд дуусаад тийш явахгүй одоо юм шүү дээ. За конденсатор дээрх цэнийг яаж болох вэ гэхээр цэнийг нь болохоор конденсатор гэдэг маань өөрөө цэнийг хөрөмжлөх багж штэ. Хөрөмж штэ. Тэгэхээр конденсатор дээрх цэнийг яаж болох вэ гэхээр конденсаторын багтаамжийг унж байгаа хүчлэлээр нь л үржүүлнэ. Тэгэхээр C1 юу лээ? C1 конденсатор дээрх нь гэхээр юу юм? Аль хүчтэй байх юм? C1 конденсатор дээр унж байгаа гэхээр A, B энэний хооронд потенциал ялгуур байгааз. Тэгэхээр C1 конденсаторыг юугаар үржүүлэх юм? A, B-ийн хоорондох хүчлийн уналтаар үржүүлнэ гэсэн үг. За, буюу
C1-ийг үржих нь хүчтэй буюу потенциалын ялгуурын аж хүчгийн А-гийн потенциалын ялгуураас B-г хасна гэсэн үг. За энэ тэнцүү А-гийн потенциалын ялгуур олсон биз дээ. B-г бас олсон. Энэ хоёрын хооронд зөрүү чийд байна. А-ийг чийд гэж оллоо. I-2 А-ч нь 12. 12 юм уу? Хаана байгаа 12 гэж? Энэ биш. Үгүй. Тийш хаана 12-г олчлоо? Би олсноо харахгүй. Ер нь зүгээр 12 шүү дээ энэ хараа. Тий, нөгөө их хоцсон шалаасаагүй. Тийм. За тэгээд C1 чи хэдий? 2 микрофарад үржих нь 12 вольтоос хасах нь B-ийн потенциалыг энэ хавьд олсон санаадах юм. Энэ шүү дээ. Хэд вэ? 6 вольт оо. Хасах нь 6 вольт. За тэнцүү. Эн чинь 6 олон тэгэхээр хэдий? 12 нэгж нь микрокулон юм байна шүү нөхдөө. 12 микрокулон. За одоо C2 конденсатортай багтаамжтай конденсаторын цэнийг нь олох юм байна. За тэрийг яаж олох вэ гэдэг. За шууд ч адилхан шүү дээ. Q за энийг 1 гэж шүү. Энийг 2 гэж. Q2 тэнцүү C2-ыг үржих нь одоо C2 чи аль юм? Энэ шүү дээ. Тэгэхээр аль хоёрын хоорондох юм? C-D-ийн потенциалын ялгуур шүү дээ. Тэгэхээр C-ийн потенциалын ялгуураас D-ийн потенциалын ялгуурыг хаснаа гэсэн. Тэнцүү C2-ыг үржих нь D-ийн потенциалын ялгуур чинь тэг. Тэгэхээр C-ийн потенциалаар л үржүүлчихнэ гэсэн. За 3 микрофарад үржих нь хэдий? C-гээр чи хэд гарлаа сая? Хэд гарлаа түрүү? C-ийн потенциал хэд гарсан? 10. За 10 вольт. Тэгээд хэдий? 30 микрокулон. 2 оронтойтой гарах юм биш үү? Энэ араа. Тэгээд ингээд таарж байгаа зү. За тэгээ хариу дээр өөрөөсөө шалгаарай заяа. Тайдад ном байл. За одоо надад 2022 оны эрдтийн нөгөө ажиллаж ирсэн материал нь 23 он байна. Тэндээс бас нөгөө юунууд байгаа хөх гэж дуудсан шүү дээ. Соронзонгийн юмнууд байгаа хөх гэж дуудсан. Тэрийг харъя, тий? За та хэд энийгээ өвчлөн тэмдэглээ авчих. За тэгэл ах юм байна да. За болцсон уу? Би тэгвэл нөгөө материалаа гаргалаа шүү оныхоо. Алин дээр нь? За материалаа гаргалаа шүү. За энэ хэдэн он бэ? Энэ 23 он байна. За 23 он дээр би эхнээс нь зүгээр хараадах юм. Соронзонгийн юм ойлголт байна уу гэдэг. Энийг түрүү хийсэн шүү дээ, тий? Эн чинь юу байсан юм бэ шүү дээ. За энийг бас түр баг хийчлээ ялгаагүй лөө.
Энэ 36 байна. За 38, 23 оны 38-ыг багш. Энэ үү? Юм уу Тий. дэлгэн дээр байгаа нь? Тийм үү? За 36 бас байгаа юм шүү. Би 36 дээр нь шууд юуг нь биччихээ тайдгаас юуг нь авчираа заа. Томьёог нь би доошоогоо явчихгаас. За эр тэнцүү күүг үрчгэн бишээ. Удлаа ярьж ш. Аяг үрчгэн нээл. Тийм ампр үрчих хэвчээ ш. Аяг үрчгэн нээл. Аяг үрчгэн нээл бэ синус альфа. За ингээ үрж үчиж шүү заа. За дараагийнх нь цэгэн зэнигийн хоорондын харилцан үйлчлэлийн хүч хэд дахин гэдэг нэг баг хийцэн баг тий. За ингэж байна. Квадратуудын оройнууд дээр оройнууд дээр ижил хэмжээтэй эерэг цэнүүд байрлсан гинэ. А цэгт соронзон орны хүчлэг бишээ залхуун орны хүчлэг хаашаа чиглэх вэ гинэ. За цэг дээр нэмэг 1 колон цэнэг тавьчих. Тэгэхээр яах юм одоо? Энэ хоёр ижил цэнүүд юм чи хоорондоо яах вэ? Түлхэлцэн. Энэ ижил юм чи хоорондоо яах юм? Түлхэн. Тэгэхээр энэ хоёр хүчний нийлбэр хүч нь хаашаа чиглэх юм? Ийшээ. Ингээд төвлөчих гэсэн үг. Хэрвээ энэ хараа нөгөө талын эсрэг орой дээр нэг хасах ч юм уу нэмэг цэнэг байх юм бол өөр болно шүү дээ. Тэн дээр цэнэг байхгүй байгаа байхгүй юу? Байхгүй учраас бид нар ингэж бичиж байгаа байхгүй. Тэгэхээр заримдаа ингээд одоо би дахиад өөр хуулиар гаргаад ир эндээс заяа. Дахиад харж байгаарай. Энэ нэмэх. Энэ дээр нэг хасах цэнэг тавьчих. Энэ дээр хасах. Тэгэнгүүт энэ А цэг дээр юуны залхуун орны хүчлэг хаашаа чиглэх вэ гэж асуухаар энд нэмэхгүй цэнэг, эн чинь хасахгүй цэнэг, энд нэмэхгүй цэнэг. Тэгэхээр энэ хоёр яах юм? Энэ хоёр бол түлхчин. Түлхтгэрээ түлхчин. Энэ хоёр хоорондоо яах юм? Энэ хоёр хоорондоо баталцсан. Тэгэхээр энэ хоёрын нийлбэр чинь ийшээгээ гараад ирнэ. Ийшээгээ. Тэгэхээр энэ хоёр векторыг хооронд нэмэх болчихж байгаа байхгүй юу? Эсрэг тэмдэгтээ хоёр векторыг нэмнэ гэдэг нь аль ихээс нь багыг хасчихна гэсэн. Тэгэхээр энэ хоёрыг чинь альных нь их байх хэвээр л энэ хоёр вектор чинь хэмжээ нь тэрнийхээ чиглэл аль нь их вэ тэрнийхээ дагуул чиглэл шүү дээ. Таад нэг бодоодох таа энийг. Энэ бидний энэ 38 дээр бол шууд хараад тэр нэг рүү чиглэж байгаа сте. A рүү чиглэж байгаа сте тий. За энэ миний энэ зурсан зурган дээр болохоор ингэж дээ шүү дээ. Энд болохоор энэ хоёр чинь ижилхэн. Тэгээд энэ хоёрын хоорондын векторын нийлбэр гэдэг чинь юу ячна. Энэ чинь болохоор хоёр юу чинь болохоор ижилхэн цэнэгүүд гэхээр энийг F1 тэр F1 нь юутай тэнцүү вэ гэхээр F1 чинь K үрчгэн Q хуваах нь зай чи хэдэ энэ чинь А гэх юм бол язгуур доор 2А. Квадрат дэвшүүлэхээр 2 А-гийн квадрат болно гэсэн үг. За энэ чи юу болох юм? Энэ чинь FF гэдэг чинь энэ чи F1 гэсэн үг. Бишээ за штрикч. За 2 гэсэн ч яах вэ? 2 энэ чи F3 ижилхэн. Тэгэхээр F2 3 2 чи ижилхэн буюу юутай тэнцүү гэхээр K үрчгэн Q-гийн квадрат хуваах нь зай чи А-гийн квадрат гэсэн үг. Тэгээ энэ хоёрыг чинь нийлбэр нь гэхээр юу авах юм? Юу болчих штэ. Энд 2 штрик, F2 штрик. За би нэг жоохон айтайхан зурх уу? Тэгвэл нөгтөө таад бүр миний бичлэг ойлгохоор болчтой. Тэгэх үү? Гайгүй мó? Гайгүй нэ. За F2-ын квадрат дээр нэмэх нь F3-ын квадрат. Тэгээ язгуур авчихна гэсэн үг. Тэгэхээр эн чи юу болох вэ гэхээр юу болчих юм? K үрчгэн квадрат зэрэг дэвшүүлээ язгуур авчих гэхээр Q-гийн квадрат хуваах нь А-гийн квадрат чинь гарчихна. Энэ дээр чи юу үлдэх вэ? 1 гэхээр язгуур доор 2 үлдчихнэ гэсэн үг энд. Тэгэхээр эн чинь ямар вэ? Эн чи язгуур доор 2 гэхээр эн чи их байна, эн чин бага байна. Тэгэхээр энэ тохиолдолд болохоор ийшээ чиглэх юм биш үү? Энэ F2 штрих хүч нь их юм байна. Энэ хэмжээгээр юугаар хэмжээгээрээ модулаараа гэсэн үг. F1-ээс модулаараа их юм байна. Тэгэхээр хоёр векторыг бид нар хаашаа чиглэх вэ гэдгийг олохын тулд эхний энэ хоёр векторыг энийг арай жоохон бага зураад энийг жоохон их зурчих юм бол F1 нь F2 нь энэ хоёр векторыг нэмээд нийлбэр вектор нь хаашаа чиглэх вэ гэхээр
зүүн тийшээ чиглэн л хичээдэг шүү дээ. Ягаад гэвэл нөө зүүн талынх нь вектор нь хэмжээний хувьд их учраас тэр тийшээ яах нь нийлбэр вектор чиглэнэ гэж хэлнэ. За ийм маягаар олдсон шүү. Энэ дээр бол яг хөнгөл өгсөн байна. Юуг нь олоогүйгээр нөгөө эсрэг талынх нь орой дээр цэник тавиа бүхсэн байна. Цэник тавьчих юм бол өөр болчихноо л гэж хэлээд байгаа юм би. За. Жинчээ чи яаж гүөх вүлээ? Энийг авч иж гүйтэл биш үү? За. За энийг сая бодцсон тий. Эндээс тэг баг өөр болго байхгүй юм шүү. За юуг нь үзт 22 оныхыг үзтээ. 22 маань. За 22 оны нь шүү дээ. За 22 он дээр юм байна уу хараад. За энэ дадлага, энэ дадлага, энэ дадлага, энэ дадлага. Энэ дадлага, энэ дадлага. Тий 22 он дээр энд нэг юм байсан. За энийг хараад. Энэ хараа. Тэр 34 хилчдэг эрт та 34 хилцсэн шүү. Энэ 36 биш 35. 35 дээр ингэж байгаа байхгүй юу? Зургийн автгаад перпендикуляр байрлсан хязгааргүй урт хоёр шулуун дамжуулагч гэдэг нь энэ хоёр. Хараа энэ хоёр. Зургийн автгаад перпендикуляр хаашаа чиглэсэн яг гүйдлийн чиглэл нь бол цаашаага. Одоо энэ зургийн автгаад перпендикуляр та хэдийн харж байгаа энэ дэвтрийн автгаад юм эсвэл нөгөө компьютерийн автгаад перпендикуляр цаашаа чиглэсэн хоёр гүйдэлтэй дамжуулагч. Тэгээд энэ нөгөө энэ А зэг дээр үүсгэж байгаа индукцийн векторын чиглэл хаашаа чиглэх вэ гэдэг. Тэгээд А зэг хүртэл хоёр дамжуулагчаас ижил зайд нэг А зэг нь орж байгаа юм байна. Тэгэхээр гүйдэлтэй дамжуулагчийн хувьд ингэж шүү дээ. Одоо би зүгээр та хэдэд харагдахаар зурцсан бол зурчвал ингэ зурчна. Эхний А1 гүйдлийг ингэ зурчна. Тэгэхээр энэ А1 гүйдлийн хувьд яасан? Соронзон орны бол ингэ тойруулаад зурч шүү дээ. Ингээд. Тэгэхээр соронзон орны индукцийн чиглэл нь гэх юм бол нөгөө баруун шуургийн дөрмөөр. Тэгэхээр би эрхэн уруугаа дээшээ харуулаа барьчихна. Одоо миний зурсан одоо юун дээр зурган дээр би нөгөө самбарын хатгад компьютер цаашаа маашаа гэхээр би тайлбарч чадахгүй учраас дээшээ гүйдлийн чиглэл нь дээшээ байгаа гүйдэл юу авчиж байгаа байхгүй юу? Юуны шулуун дамжуулагч. Тэгэхээр эрхэн уруугаа дээшээ юу яж бариад нөгөө юугаа гүйдэлтэй дамжуулагчаа хороогоо барьчихна. Нөгөө дамжуулагчаа ороогоо барьчихна. Тэгэхээр миний энэ ороож дамжуулагчийг ороож атгсан дөрвөн урууны чиглэл бол соронзон орны индукцийн векторын чиглэлийг зааж байгаа. Тэгэхээр энэ юу гэхээр баруун шуургийн дөрөв гэж ярьдаг. Бид нар нөгөө юг аптерик эргүүлэхэд нөгөө яаж байгаа. Тэгэхээр аптерикийг яах вэ гэхээр эргүүлэхэд бид нар баруун шуургийг ингээд эргүүлэхэд хэрвээ сугарж явах юм бол самбарын автод перпендикуляр нааша цаашаа орж явах юм бол самбарын автод перпендикуляр цаашаа гэж чиглэлээ явчихдаг шүү дээ. Яг тэр нь шиг. Тэгэхээр энэ тойрж байгаа энэ чиглэл бол энэ вектор шүү энэ. Тэгэхээр одоо энэ дээр яаж явах вэ гэхээр ингээд орчин соронзон орн чи явах вэ гэхээр тойроод эн чинь нэг юм байгаа шүү дээ энэ. Тэгэхээр нөгөөх нь ямар юм? Энэ байгаа шүү дээ энэ. За тэгэхээр чи яах вүлээ? Ингээд цаашаа чиглэсэн орн гэд тэгээ соронзон орн нь болохоор яг энэ чиг дээр хаашаа чиглэж явах хэрэгтэй юм. Цаашаа чиглэж гин гэхээр цаашаа орж гин гэхээр баруун шуург гэхээр хаашаа эргүүлэх вүлээ? Баруун тишээ эргүүлэхээр сугарж гин гэсэн. Сугарж гин гэдэг чинь энэний чиглэл нь за хаашаа юм. Одоо юу гэсэн үг лээ? За эн чинь жоох эвгүй багч вэ. Ингээд зурцсан. Ингээд зурчаад эн чинь нөгөө нэг ийм штэ. Тэгэхээр энийгээ тойруулаад юуны чинь чиглэл нь ийм байгаа. Тэгээд энэ дээр яаж зурх вэ гэхээр наашаага ингэсэн гэхээр ингэж зурх юм байна штэ. Ингэж зурж байгаа юм байна штэ. Зурагдах юм байна штэ ингэж. Тэгэхээр яг А цэг дээр яаж зургадна гэсэн үг вэ? А цэг дээр энэ юуны дагуу. За би одоо ингэж зургадах юм ямар амар юм сони. Нөгөөх нь яаж зургадах юм? Нөгөөх нь яг ингэж ятсан. Тэгэхээр эсрэг ингэж зургадах юм байна шүү дээ. Тэгэхээр энэ хоёр векторын нийлбэр вектор нь 4 рүү чиглэх юм бах та. За энийг одоо зурган жоохон болохгүй маа. Уг зураг тийм л дээ.
За энэний юг хүмүүсийн нэг хариуг нь ярьчмаар ах энийг одоо нөгөө зураг нь яг та хэдэд ингээд юуны цаанаас тайлбарлахаар аягүй төвхтэй юм аа. Нөгөө гар мар барьж байгаа нь харагдахгүй болохоор ерөн зүгээр хараа би энэ дээр нэг л юм дахиад тавтай хэлчихэ. Бид нар гүйдэлтэй дамжуулагчийн одоо зүүн тал баруун тал гүйдэлтэй дамжуулагчийн хувьд болохоор соронзон орн үүсэж байгаа иргэн тойрон. Тэр соронзон орны чиглэлийн буюу индукцийн векторын чиглэлийг олохдоо яаж олдог вэ гэхээр баруун шургийн дүрмээр баруун шургийн шүү. Тэгэл өөрөөсөө яг үгээр нөгөө баруун шургийн дүрм гэхээр бид нар яг аптерик эргүүлж байгаа юм шиг юм явчихна штэ. Баруун шургийн дүрм гэж ярьдаг. Энүүгээр л явчихна уг нь. Дүрм. Тэгэхээр би ингэх гээд байгаа байхгүй юу? Хэрвээ бид нар ийм гүйдэлтэй дамжуулж доошоо харсан ийм гүйдлийн чиглэлтэй ийм дамжуулагч байх юм бол энэний соронзон орн болохоор ингээд үүснэ. Одоо битүүрхэн нь шүү дээ соронзон орны хүчний индукцийн векторын шугам. Тэгэхээр яг эрхэн ургаа доошоо харуулаад барьчихаар соронзон орны индукцийн векторын чиглэл энэ нөгөө баруун талдаа хаашаа харсан байх вэ гэхээр наашаа чиглэлчин. Зүүн талдаа яг энэ цаашаа чиглэлчин ингээд хараад ирнэ. Тэгээд ерөнхийдөө ингээд тойроо явах нь шүү дээ. Ингээд энэ гэсэн. Иймэрхүү маягаар соронзон индукцийн векторын чиглэлийг яачих юм бол энэ нэг дөрвөлөл юм шиг харагдаад байх юм. Би энийг гэхдээ яг нөгөө тайдад явах гэж тайлбарж явах гэж болохгүй наа. Нөгөө гараа барьж марахгүй болох тийм. За энэ 2-3 чинь бодсон санагдах юм тэгсэн үү? Бид нэр түрүүчийн хичээл дээр өөр захлаан соронзонгийн бодлогоор байхгүй юм биш үү? 2-3 бодсон уу? Бодсон тий. За нэг 10 минут үлдсэн таад ингэчиж болно шүү. Одоо энэ 2000 хэдэн он энэ чинь 2022 оны энэ D-вариантаас зүгээр өөр ямар ч хамаагүй сэдвтэй холбоотой байж болно. Нэг асууж болно шүү нэрээ. Тэгвэл тэгээд бүгдээрээ сүүлийн нэг 10 минутанд хичээдэг хөө. Би энэ материалыг ингээл таад өөртөө ажилласан бол эндээс энийг би нэг тэгжсэн да энийг ер нь явах юм бол гэж зүгээр нэг газ нэг 10 минутанд амжихаар нэг юу явал. Гэхдээ бид нар яг бүр тайлбарыг хийгээ яриуд ер нь амжихгүй шүү. Би энийг ер нь ингэж штэ яг ийм юмар ингэж бодно штэ тэгвэл тэгнэ гэж тайлбарлчихна. Тэгэх үү? Тийм асуулт байвал таад асууч 22 оноохоос. Би ингэ явах уу? За тэгвэл би тэгвэр жижигэн газ хийчихье заяа. Ерөнхийдөө хараа. Эхнийх дээр таад юу гэж ойлгож байгаа? Анаашийн хөдөлгөөн ямар хөдөлгөөн юм? Анааш яасан бэ? Хугацаа өнгөрөөл явж итэл нэг эхний модоо өнгөрөөл яаж ийн? За хугацаанууд нь юу юм? 5 дойл гэхүү секунд ишээ 5 секунд юм те 13 хайлбар нэ. Хайлбар нэ. Одоо тэгээд одоо харин би тэр жил гэж яг 5 секундэд тэгэхээр чинь эхний модоо өнгөрцөн байгааз дараагийн 5 секундэд тэгэхээр уг нь эхний модоо өнгөрцөн байсан чинь дахиад хурдсажсэн бол бүр дараагийн модоо өнгөрөө явах хэрэгтэй шүү дээ. Тэгэхэд энэ эхний нэг модыг бүтэн яваг байгааз зам нь яаж ийн? Бага явцсан байгаа зү. Дараагийн 5 секундэд дахиад бүр бага зам явцсан байгааз харж ийн та тараа. Эхний 5 секунд чинь бүр ингэ явцсан байгааз ингээд энд ирсэн. Тэгэнгүүт дараагийн 5 секунд чинь уг нь яг эндээсээ хөдөлсөн бол нилээ явах хэрэгтэй шүү дээ. Тэ? Энэ нилээ явах хэрэгтэй. Гэтэл эн чинь бүр энд ирэх хэрэгтэй гэсэн ингэ явцсан. Дараагийн 5 секунд чинь эн чинь дараагийнхаа модыг бүр өнгөрөөг байгаа зү. Тэ? Тэгэхээр энэ яагаад вэ? Юу? Хурд нь яагаад вэ энэ? Удаашраад байгаа байхгүй энэ. Удаашрж яагаад байхгүй. Яг чиг хөдөлгөөн байсан бол яг энэ модныхаа энд яваад одоо энд зогсон бол дараагийнх нь энд зогсоод дараагийнх нь энд зогсоо явах хэрэгтэй. Гэтэл яг үгээр эн чинь эхлээд 5 секундтэй нилээ явчаад дараагийн 5 секундэд модныхаа яг нөгөө бүр дараагийн модныхоо дөнгөж юуг нь гараа явцсан. Дараагийнх нь 5 секундэд болохоор нөгөө 2 дахь юунд 3 дахь модоо одоо юм 1 2 3 дахь модоо бүр өнгөрөөчгүй явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ удаашрал хөдөлгөөн гэж хийж болох гэдэг байхгүй энийг. За дараагийнх нь болохоор энэ хурд хугацааны хамаарлын графикнаас бид нэр эхний 8 секундэд явсан зам ба шилжилтийг олно гэж байна. Зам гэдэг маань би түрүү хэлсэн. Зам бол ерөнхийдөө скалер хэмжигдэхүүн. Тэгэхээр хурд хугацааны график дээр замыг олохдоо бид нэр дүрсийн талбаар олоо авчдаг. Энийг олоод, энийг олоод бүгдийг яах вэ? Нэмчин зам. Тэгээ эхний хэд 8 юм уу? 8 гэх юм бол энэ шүү. Энэ хүртэл болох юм биш. Ингээд олоо авчих шүү дээ. Энэ байхгүй юм биш. Энэ байхгүй юм биш.
Эхний 8 секундэд явсан шилжилтийг олох хэрэгтэй. Шилжилт гэхээр эхний шилжилт гэхээр ингэнэ. Эхний энэ зам чинь яг үгээр эрг тэгэнгүүт эндээсээ яг үгээр буцаад эндээсээ яг үгээр хасах хурдтайгаар явцсан байгааз. Тэгэхээр ерөнхийдөө 2-оос хэд хүртэлээ. Энэ хэд вэ? 4 секундэд буцсан гэсэн. Тэгээд 4-өөс буцаад яг үгээр баруун одоо зүүн тишээ хөдөлсөн бол дахиад баруун гар тишээ хөдлөө. Тэгээд 6-аас 8 секундэд дараа нь буцаад яг үгээр нөгөө зүүн гар тишээ одоо баруун гар тиш ч юм хөдөлсөн гэсэн ийм хөдөлгөөн. Тэгэхээр энэ дээр бид нар яг үгээр нөгөө зам гэх юм бол нийт энэ хурд энэ хоёрын үржүүрээр явчихна. Шилжилт гэх юм бол нөгөө чиглэлээ тооцсон гэсэн. Одоо энэ цэгээс яваад энэ хүртэлхээр эхний 2 секундэд ямар зам явсан те? Энийг олно. Дараагийн 2 секунд гэх юм бол энэ хоёр чинь эн чинь ерөнхийдөө нөгөө буцсан хөдөлгөөн шүү дээ. Тэгэхээр эндээс энэ хоёр чинь баг устдаа тийг болчих юм байна да. Тэгээд энэ дээр болохоор хэдий хасах энэ баг шижит нь тийг болчих юм шүү. Энэ хэдий. Наад чи бодсон юм байна. Тийг юм байна. Шижит нь тийг оож хараа. Энэ хоёр ингээд юу хоёр устдаад энэ хоёр эсрэгээр устж байгааз тэгж харж байгаа юм шүү дээ тий. Хэрвээ эхний 10 секунд гэсэн бол энэ зам чинь үлдчихэв. Энэ чинь шилжилт болоо үлдчихэв тий. Тийм бааз. Тий 8 гэхээр яг тэгж харагдаад байгаа байхгүй. За дараа нь энэ хүчний моментуудыг жиш гэхээр хүчний момент гэдэг чинь өөрөө энэ шүү дээ. Энэ R буюу хүчний юг нэг R-ыг EP-ээр яг нүгээр вектор үржүүлнэ. Тэгээд энийг задлчих юм бол яг үгээр R-ыг EP-ээр үржүүлээ хооронд гүнзгий синус гэсэн үг. Тэгээд синус чи яг үгээр R-ыг үржүүлэх синус альфа чинь EP-ээр үржүүлчихээр эн чинь мөр гарна гэсэн үг. Тэгэхээр L мөрийг EP-ээр үржүүлсэн үржүүр бол юу гэдэг юм? Хүчний момент гэсэн үг тий. Тэгэхээр эхнийх нь юу вэ? Хүчний момент хоёр чинь хоорондоо яг үгээр синус нь тэг градус болчихж байгаа. Синус тэг чинь тэг болчихно. Эхнийх нь бол хүчний мөр нь бол тэг. Дараагийн хүчний мөр нь одоо юу юм аль юм? Үлчиж байгаа хүч чинь энэ биш үү? Хүч чинь хаана вэ? Энэ юм уу тий? Хүчээ дайруулад бид нар нэг шулуун татах ёстой үстэй. Энэ шулуун дээрээ эндээсээ юу яа гэхээр чинь бас тэг болчих яах юм ямар ч юм. Энэ юунууд нь харагдахгүй юм ямар төвхтэй. За. Одоо энэ дээр болохоор ингэж шин. Энэ дээр болохоор ингэнгүүт энэ о цэг дээр гэхээр энэ зай чи юу юм? Энэ шүү дээ мөр нь энэ болно шүү дээ. Энэ чи L болно гэсэн. Энэ дээр чи мөр нь аль юм? Энэ цэгээс F гэхээр мөр нь энэ болно гэсэн. Тэгэхээр хооронд гүнзг нь хэдий. Гүнзг нь 90 болчих юм биш. Энэ дээр бас 90 болчих юм байна. Тэгэхээр BC2 чинь баг тэнцүү юм биш үү? А нь бол хамгийн бага юм байна те. Моментнтиг учраас. Энэ дээр бол ерөнхийдөө хөшүүргийн дүрм бичих юм байна. Нөгөө F хүчээ тэр L юугаар нь үржүүлээд энэгээр нь те. Энэ үлчиж байгаа хүч хэр чи энэ штэ. Энэ хоёр хүчийг энэ хоёрын зайгаар нь үржүүлээд тэгээд одоо нэг ингээд нэвчин штэ. L 2 тэр нь EP хүрчих нь L энэ зай нь хэдий. Толч 1 2 3 4 5. Одоо энэ дээр хэдий. Энэ дээр хэдий хэлээ. Энэ дээр 2L. Энэ дээр хэдий хэлээ. 5L. Энэ болохоор 5L ч гэдэг юм. Ингээд ерөнхийдөө нөгөө хүчний тэнцвэрийн нөхцөл гэдэг үлээ тий. Бид үлчиж байгаа бүх хүчний моментуудын нийлбэр бид үлчиж байгаа бүх хүчний нөгөө хүчний нийлбэр нь тэг байх хэрэгтэй гэсэн тэнцвэрийн нөхцөл бичих юм байна шүү дээ. Энэ дэр ингээл энэ үлчиж байгаа. За энэ дээр бол 5 дээр бол импульс хадгалалт хууль бичих юм байна. Ерөнхийдөө нөгөө биеийн мөрөлдөөний өмнөх юу гэж ерөнхийдөө эн чинь нөгөө харимхаас мөрөлдөө. Харимхаа мөрөлдөө юм шүү дээ тий. Харимхаа мөрөлдөө импульс хадгалалт хууль бичээд бочих юм байна. Эхнийх нь ерөнхийдөө хөдөлгөөнгүй байсан юм шүү. За энэ 6 дээр яах вэ хүмүүсээ? 6 гэчээд ерөнхийдөө засварлах юм байна. За 6 дээр болохоор ингэж хараад байна би. За 6-г болохоор энэ чинь энэ хоёр чинь энэ оц энэний нийлбэр нь энэ байгааз. Тэгэхээр эн чинь
За одоо энэ дээр уг нь яг би нөгөө өнгөө өөрөөр зуруулах нь гоё харагдаад байна. Таанч нэг чинь. За ингээд зурчаар. За ингээд зурч. Одоо энэ энэ хоёр юу вэ? Энэ хоёр юу? Вектор. Одоо эн чинь болохоор f хэдэ? f1, f2 хоёр векторын нийлбэр нь тэр нь хөх байгааз. Хөх чинь миний нөгөө тийшээгээ татсан f3 буюу улаанаар тэмдэглэсэн вектор хоёр чинь эсрэг чиглэлтэй хоёр вектор байхгүй хэмжээгээрээ тэнцээ. Тэгэхээр f хэдэ? 1, 2-ын нийлбэр вектор хөх. Энэ хөх f3 хоёр чинь хэмжээгээрээ тэнцсэн улаан энэ хоёр чи яах вэ гэхээр нийлбэр нийт болчихж байгаа. Тэг болчихж байгаа байхгүй юу? Яг ижил хэмжээтэй хоёр вектор ингээд энэ хоёр векторыг нэмнэ гэвэл нийлбэр нийт болчихж байгаа. Эн чинь нөгөө баруун тийшээ нөгөөтгөн зүүн тийшээ гээл тэгэхээр энэ хоёр вектор чи ингээд нэмчих юм бол тэг болчих гээд байна шүү дээ. Тэгэхээр энэ хоёр вектор ч устд чинь тэгэхээр хэдэв? Хүчний чиглэл хэдийг хэдэр тодорхойлогдох юм? F 4-өөр тодорхойлогдох гэсэн. Тэгэхээр хэд рүү? 7. Тэгэхээр энэ ингээд авчихна гэсэн. За энэ 7 дээр ганцхан юм хэлчих. 7 дээр болохоор нэг юм байгаа шүү. Үрэлтөөч гэдэг маань юу вэ гэхээр ерөн зүгээр хэвтэй налуу ч юм автгаа дээр үрэлтийн коэффициентийг тулгуурын реакц хүчээр үйлчилдэг. Тэгэхээр тулгуурын реакц хүчээр бид нар яах вэ гэхээр энэ хүчийг ингээ бичээд ингээ биччихнэ. Ингээд тэгэхээр тулгуурын реакц хүч чинь энэ шүү дээ. Нормал хүч чинь ингээд дарж байгаа энэ хүч байхгүй энэ. Тэгэхээр энэ нормал хүчний чинь энэ нь болохоор юу гэхээр F хүчний чинь одоо энэ байгаа. Энэ чинь синус юм байна те. Эсрэг орших катет нь синус, насан катет нь F косинус гэсэн. Тэгэхээр юу гэхээр mg чинь доошоо. Тэгэхээр эрг төвлөлтөөр проекцны юу гэхээр тулгуурын реакцийн хүч хасах нь mg хасах нь F-ийг үржих нь синус альфа. Тэгээд тэнцвүүтийг. Тэгэхээр тулгуурын реакцийн хүч нь mg дээр нэмэх нь F-ийг үржих нь синус альфа болчихно. Тэгэхээр үрэлтийн хүчнүүдэд тэнцв. U-г үржих нь mg нэмэх нь F-ийг үржих нь синус альфа. Нэг иймэрхүү бодлогод бас сүүлийн үед айгүйх байгаад байдаг байсан ш. Бид нар чинь нөгөө хүүхдүүд яаж их андуурч өчтгөх гэхээр үрэлтийн хүч гэхээр шууд ингэ ичдэг байхгүй mg гээд mu mg гээд тэр биш байхгүй нөгөө тулгуурын нөгөө дарж байгаа хүч нь ямар хүч вэ гэдгээс хамаарат үрэлтийн хүчний чинь нөгөө хэмжээ өөр байх хэвээр. Тэрнээс ш үрэлтийн хүч mu mg биш байхгүй. Тэрийг бас айгүй сайн таад нөгөө ялгаж явахгүй л үрэлтийн хүч юм биш байхгүй энэ. Үрэлтийн хүч юу үжчих вэ гэхээр ингэж үжих хэрэгтэй байна. Эндээсээ л өөр байх хэрэгтэй гэсэн. За ингээд дуусгач. Ерөнхийдөө нөгөө 2020 19 тэгээ 22 23 дугаар оны материалуудын захлагын соронзонгийн юмнуудыг бид нэр ерөнхийдөө дуусглаа шүү дээ. Тэгээд захлагын соронзонгийн ойлголтууд бол яг хөө нөгөө эн чинь айгүйх материал учраас нөгөө бид нар чинь 7-оос юм 1-р 12 дугаар ангийнхаа материалаа үздэг учраас зарим юмуд нь айгүй бага юм билээ. Нөгөө захлагын соронзонгийн ойлголтуудад орж байгаа нь. Тэгэхээр та дээрээс нь нэмээд тэр тоон электроник айгүйх орж ирдэг болсон билээ. Тэрийг бас та харж байгаарай. Энийг молекул физик айгүйх орж ирдэг юм байна. Тоон электроник гэхээр нэг энэ нэг нөгөө ор хоор гэсэн энэ холбоостуудыг эднэрийг бас сайн харж авахгүй бол энэ нэг одоо энэ 30 29 30 мөч гэдэг эднэрийг бас эднэр чинь нөгөө 10 дугаар ангийн физикийн номон дээр сүүл рүү ойж идэг шүү дээ. Тэгэхээр та энийг бас сайн харж агаар. За ингээд өнөөдөр чия томруулах. За буйна юу дэлгэцэн яа томруулах вэ? За. Оо хөнгө болчих юм шүү арга. За буйн нэмэх өсөх баяр гэдэг чи юу лээ? Оргил буйн жаргал гэснээс. За ингээд дуусгачих. Буйна дуусглаа шүү орглоо. За баярлалаа. За баярлалаа. Өсөх баяр чинь нөгөө манай юуны хүүхд мөн үү? Ахлах сургуулийн.